За сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За өнөөдөр лекц 5. За эгалитаризм ба худонизм гэсэн сэдв. За ерөнхийдөө одоо тэгшэрх ба худонизм гэсэн сэдв байгаа. За тэгшэрх гэдэг мэдээж одоо маш том сэдв. Ялангуяа одоо Монгол оронд тэгшэрх ярих бол баргалж маш хүндрэлтэй, төвөгтэй. Ийм их одоо зан зашил уламжилт ёс гэдэг юм уу, илүү дутуу ёс ярьсан, илүү дутуу өвгдөө эц түүх одоо юу гэдгийг нутаг ус ярьсан, талцсан одоо замраагүй тэгэл одоо дураараа дөргдөг ийм газар хүн бүр адилхан эрхтэй шүү гэдэг чинь одоо олон хүний дургүй хүрэх байх. Тий. Ялангуяа одоо энэ дээгүүр очиод байрлалчихсан. Төрд очиод суучихсан. За эсвэл энэ баячууд ч юм уу одоо нийгмийн паразитууд биш шүү дээ. Тий. Тэгээ тэд нар бол одоо арт түмэн иргэд тэгшэрхтэй гэвэл одоо боож өгөх байх. Тэгээ тэгшэрх гэдэг бол төрийн үүрэг ер нь бол бүтэц. Тий. Төр ямар үүрэгтэй бүтэцтэй байх ёстой. Цэвэр төрөөс хамааралтай. За гэтэл манайх ч одоо нөгөө хэдэн сайхан баячуудтай л бол одоо хөгжиж гин гэсэн ийм одоо оронд ч тэгшэрх яриад эхлэхээ бол ерөөсөө олон хүний одоо уур дагуулсан хүрэх байх. За нийгмийн зохион байгуулалт нь өөрөө хүмүүсийн тэгшэрх боломжтойгоор хийгдэх ёстой. Нийгмийн зохион байгуулалт. За манай нийгмийн зохион байгуулалт өөрөө жоохон асуудалтай. За нөгөө талаас мэдээж одоо тэгшэрх яриад эхлэхээр одоо бие хүний оролцоо маш чухал. Том сэдв шүү. Тий. Монголчууд Монгол орн Монгол улс тэгшэрх гэдэгтээ бол ер нь дөхөж очтол ер нь нэлээд хэцүү сэдв. Тэгээ тэгшэрх ярихгүй тэгээ хаяа нэг эрхтэгш гэдэг нэг үг хэрэглээд байгаа шүү дээ. Тий. За тэгээ үндсэн хуулиндаа тэгш байдал гэдэг нэг хүүтэн хөндийн нэг юм биччихсэн байгаа. Ер нь манай үндсэн хууль бол ер нь маш их түүхий. За тэгшэрхийн хамгийн анхдагч тэгшэрх бол эрхчлөө. Тэгшэрх байхгүй газар эрхчлөө ярих шиг инээдэмтэй юм бол байх. Тийм. Тэгшэрхгүй газар илүү эрх эдэлдэг нь эрхчлөө эдлэл явчих нь. Мөнгөтэй, албан тушаалтай. Тийм. Тэгэл болоо. Тэгэхээр тэгшэрх байж ээж нийгэмд бүх иргэдийг тэгшэрхтэй болгосон цагт одоо эрхчлөө ярих боломжтой. Тэргүй цагт уушлаарай. Тэрнээс манай одоо энэ арчлал нам одоо тэр юу гэдгийг идүүд нам болох гээд байгаа нөхдүүд одоо юу гэдгийг тэр бүгд бол үгүй бүтэхгүй. За яагаад гэвэл тэгшэрхүүд дотор хамгийн чухал нь хэнийг ч ялбарлахгүй гэдэг чи одоо юу гэсэн үг вэ монголчуудын хувьд? Тий. Хэнийг ч ялбарлахгүй байх. Энд ч том тэгшэрх байхгүй. Хэнийг ч юугаар нь ч ямараар нь ч ялгарлахгүй байх. Адилхан эрхтэй. Хуулийн өмнө бүгд тэгшэрх эдлэн. Хоёр дахь. Тийм. Ганцхан хуулийн өмнө тэгшэрх эдлэх биш. Энийг ч ялгарлахгүй байх чинь бас том тэгшэрх байхгүй. За тэгээ хүн ялгуурладаг. Тийм үү? Цагаан сараар одоо мэдэгддэг штеп. Хүнийг яаж ялгарлаж байгаа нь. Наадмаар бас мэдэгдэнэ. Тийм. Хамаатан садангуутайгаа уулзаал тэгэл ялгуурлаад эхлэв шүү дээ. Найзтайгаа уулзлаа ялгуурлаад эхэлнэ. За эмэгтэйчүүдийн тэгшэрх бол яах вэ? Ер нь тэгтээ тэргүй социализмын юм. Тэг эрэгтэйчүүд одоо
дээрлэхүүлэхгүй, хэрэгтэй хүн илүү их идэлхгүй, адилхан эрхтэй ч гэдэг чинь бол яг социализм юм. Ер нь бол Монголын эмэгтэйчүүд социализмд их баярлах хэрэгтэй. Одоо 60-аад он хүртэл дөнгөж саяхан л одоо 60-аад он, 70-аад он гэхэд чинь Швейцар, Америк, Европ чинь эмэгтэйчүүдийн эрх одоо маш их хаагдмал, боогдмал байлаа шүү дээ. Тийм учраас Оросоор дайраад эмэгтэйчүүдийн эрх маш их эрт энэ Монгол гэдэг манай энэ нутагт ороод ирсэн байхгүй юу. Тэгэхээр чухал тэгшэрхүүд бол энэ шүү. Хэнийг ч ялгуурлахгүй, хуулийн өмнө за тэгээд эмэгтэйчүүд. За хэнч тэгшэрхтэй. Хүүсээс хамаарахгүй, нас хамаарахгүй, тийм үү? За гарал үүсэл хамаарахгүй. За манайх ч одоо гарал үүсэл дээр чи хажим болж байгаа шүү дээ. За биеийн хэлбэр, галбар, онцлог ерөөсөө ямар ч хамаагүй. Тийм. Тэгшэрхтэй. За ингээл одоо монголчууд асуудалд орж эхэлж шүү дээ. Ядгуурлан гадуурхдаг. Тийм. Тэр байтугай одоо хүүхдүүдээ хүртэл хооронд нь ялгууран гадуурхаад эхэлж байгаа шүү дээ. Тийм. За эцэс тэгшэрхийн одоо мотивац нь юундаа юм бэ? Яагаад тэгшэрх хэрэгтэй юм? Яагаад гэвэл тийм үү? Хиний төлөө вэ гэдэг чинь л чухал байхгүй. Хинд зориулж тэгшэрх байгаа. Тийм. Одоо албан тушаалтай баян одоо юу гэдэг нэг дээгүүр байгаа нөхдөл биш шүү дээ. Тэд нар бол тэгшэрх ярихгүй шүү дээ. Дургуй шүү дээ. Тийм учраас үндсэн хуулиндаа тэгшэрхийг оруулаагүй шүү дээ. Тэр их муухай үг шүү. Тэгээ бас гавья төлж гээд байгаа маа. Үндсэн хуулийн эцэг гээд байгаа маа. Нэг муу эцэг шүү. Тэгшэрхийг үндсэн хуулиндаа хамгийн нэгдүгээр тавиагүй цагт юу ч яриад хэрэггүй. Тийм учраас хүмүүст иргэдэд зориулсан юм баггүй тэгшэрх гэдэг. Тэгэл одоо энэ нэг чинь одоо хөөрөөдөө шүү дээ тэгшэрхийг үндсэн хуулиас аваадсан. За нөгөө талдаа тэгшэрхийн одоо анхдагч дайсан одоо тийм үү тэгшэрх яагаад ингэж биелэгдэж өгөхгүй эрхээг ингэж идлэхгүй эрх рүү ойртохгүй байгаа юм байг нөгөө даснуудаа дарлуулчихсан арт юм багхгүй. Ингээд л болоо ингээд явж ирсэн. Тийм одоо Монгол хүн ийм бидний байгаа юм юу ч өөрчлөгдөхгүй. Тийм. Өөрийнхөө эрх тэрний төлөө тэмцээд хэрэггүй. Тийм. Тэгэхээр бидний асуудал бол ер нь бол Монгол улсыг ингээд хараад байхад Монгол орныг ингээд хараад байхад Монгол гэж өөрснийгөө одоо хөөрүүлээд байгаа энэ одоо олон ардуудыг, олон ястангуудыг хараад байхад таснуудаа л дарлуулчихсан хүмүүс. Одоо Баруун аймаг, Зүүн аймаг, Өмнө аймаг одоо юу гэдэг аймгаараа талцах одоо сум одоо юу гэдгийг илүү дутуу хоол унд хувцс унар аж амьдралын хэв маяга тэрэндээ ингээд харагдчихсан. Өөрчилж, шинчилж, урагшилж чадахгүй, зориггүй, булчгаар. Тэгээд хойволдно, найрна, молигдно. Энэ бүгд чинь бидний одоо том одоо дайсан байхгүй. Энэ их таснуудаа дарлуулад сууж байгаа. Уулын таснуудыгаа эвдээд хэмхлээд чирэх хэрэгтэй байхгүй. Одоо болоо гэдэг. Тэгж чадахгүй байна. За ингээд ер нь бол энэ л бүх Монгол улсын одоо Монгол орны энэ газар нутаг дээр байгаа энэ 3 сая хүнд ер нь зориулаад тэгшэрх маш их хэрэгтэй гэж ном биччихлаа. Яагаад гэвэл цаана нь тэгш боломж жухлаа. Тэгшэрхийн цаана маш том ойлголт явж байгаа байхгүй. Тэр бол тэгш боломж. Бүгдээрээ адилхан боломжтой бол хэн одоо уурлаж, гомдож, стресстэх юм. Яагаад гэвэл тодорхой нэг хэсэг хүмүүс асар их боломж, хангамж байдаг. А тодорхой нэг хүмүүс боломж, хангамж нь дутуу байдаг.
Энэ ч л бидний асуудал болчиход биш. Тийм. Боломжийн бүгдээрэнд нь тэгшгэ олгочлоо. Баяны хүүхдэд чихтэйх боломж. Ээж аваад мөнгө тааруу хүүхдэд бага боломжтой сурах. Одоо юу байдгийг, ажил хөдөлмөр одоо юу байдгийг, хүнтэй суух, гэр бүл болох одоо юу байдгийг. Тэр боломжууд нь ингээд багасгаа иччихсэн. Тийм нийгмийн дүр төрх, нийгмийн одоо юу байдгийг бүтэц тэр маань ингээд хүнийг ямарч тэгш боломжгүй болгоо хийчихсэн. Тэгээ тэрүүгээр тархийг ингээд угаачихсан. Чи цаанаас юм, чиний зураг юм, чиний хувь зээ юм. Тэгээ одоо бүр ингээд шашин нь хүртэл тийм нэг муухай. Уулын шашин чих гоё шүү дээ. Тэгэд Монголын шашин хүртэл нэг тийм муухай. Одоо нэг чойгод хамблам байлаа шүү дээ. Одоо хин хамблам болсон мэдэхгүй. Дээдс ээлтэй жилгээл. Тэ? Юу гэсэн үг? Одоо бүр цэвэр тэгшэрхийн дайсан биш үү гэж. Тий. Уул нь дээдс одоо муу жил шүү гэ дээдсийг шүүмжил загинжах хэвээр хүн чинь. Дээдсээ шүтчихсэн явж шүү дээ. Хамблам нь. Тий. Тэгэхээр тэгж боломжтой ч байхгүй. Зүгээр адилхан боломжийг өгчих. Тий. Тэгэхгүй заавал одоо их хурлын гишүүн байсан хүүхэд Америкт сургуульд явдаг. Тий. Хүүхэд бол одоо сургуульд явахгүй. Сургуульд явсан ч өөрөө мөнгөө төлнө. Төрийнхөө мөнгөөр хүүхдээ сургачихна. Тэгээ том одоо арчлал ярина. Их хурлын үндсэн хуулийн цэцэд суудагч шиг. Тэр хүн одоо тэр өстой цэцэн биш хүн шүү дээ. Ийм л одоо бид нар чинь асуудалд орчод байна шүү дээ. Хүүхэд бүрд тэгш боломжийг олгочих юм бол ядаж улсаар урагшлах хэрэгтэй. За ингээд бид чинь тэгшэрх гэдэг ингээд номдоо бол ерөөдөө товчхон ярихад бол тэгшэрхийн дайснуудыг ярьсан. За тэгшэрхийн дайснууд хамгийн нэгдүгээрт юу? Бүгдийг адилтгах. За хоёрдугаарт нь юу? Хүчирхийлэх. Тэгшэрхийн дайсан дараагийн дайсан юу? Юмыг орхигдуулах. Хүнийг орхигдуулах. За тэгшэрхийн дайсан юу? Үгүйсгэх. Улаан цайм үүсгэх. За тэгшэрхийн дайсан юу? Тэгшэрх нэрийн дор бүгдийг тэгшдэх гэж оролдог. Тэгшдэг л биш шүү дээ. Тэгш боломж явж байгаа шүү дээ. Боломжийг тэгш байлгая. Хуулийн өмнө тэгш байя. Тийм л ирэх явж байгаа шүү дээ. Хуулийн өмнө бол тэгшдэггүй яах вэ? Тий? Хурлын гишүүн байсан ч иргэн байсан ч одоо тэр их хурлын гишүүний бүрэн ирэх энтергээд солиороод байна шүү дээ. Тэр чинь байдгүй. Тэр худлаа шүү. Тийм. Хүн хүчинчээд тулгаа хийчээд тэгээ бүрэн ирэхгээ суугаад байна гэж одоо юу гэсэн үг вэ? Одоо ийм хачин юм одоо яваад байна шүү дээ энэ улс оронд. Тэгээ тэрэнд нь ингээд асчихсан, буугаад өгчихсөн, хүлээмжширчихсэн. Тэгшэрх гэх нэг ганц ном биччих хүн хүртэл байхгүй шүү дээ. Ярьслаг зурагтаар ярьслаг өгж явахдаа ганц тэгшэрх гэж дуурч чадахгүй шүү дээ. За хуурамчууд бүх манай нийгмийн Монгол улсын бүх хуурамчууд бол тэгшэрхийг том тэгшэрхийн дайсан. За хамгийн хамгийн сүүлчийн тэгшэрхийн том дайсан бол энэ дундажууд бүх одоо энэ дээгүүр байгаа дундажууд. За ийм одоо тэгшэрхийн дайснууд биш шүү дээ. Тийм учраас бид нар дандаа асуудалд ороод байна шүү дээ. Дандаа асуудалтай байна. Ядуу тэгшэрх байхгүй учраас, ядуу тэгш боломж байхгүй учраас боломжийг өгчөөч хийчихэл да. Битээ чийл да. Одоо олон хүн тэгж шүү дээ. Би эднэр шиг одоо 500 сая 1 тэрбумын зээл авсан бол би ямар их юм хийж бүтээх байсан бол. Даанч тийм боломжийг бидэрт өгөхгүй шүү дээ.
Намайг тэр сургуульд сургасан бол би өстой мундаг сураад ирэх байсан. Даанч нөгөө хиний хүү, хиний охин тэтгэлэг аваад явчихсан мэлээ. Тэр яваад шүү. 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хинч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номлож байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Найрыг гартаа авдаг болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зовж chargаж байхгүй. Энд чарахгүй гэж зовх. Шинэ хүн jarang багшд. Ер нь болжгүй сайн сайхан бодож явах хэрэгтэй. Тарих тавиад хэрэгтэй байхгүй. Тарих амардаг байхгүй. Муухай бодлоо тарих амардаг. Хороод байгаа хүмүүс эрэгтэй хүмүүс хачаа чинь байж болно. Өөрөө дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутгалаа. За эрхчлөө гэдэг чинь байж шүү дээ. Эхлээд байж шүү дээ. Хүн урагшаага эрхчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголчууд битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл байгаа шүү дээ бөмбөрдөг. Зан заншлаас хурдан салбарсан явчихгүй шүү. Орчин үед зан заншлаа гэдэггүй. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресс гэсэн. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нөгөө ном уншдаг учраас тархины өрөхөд өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг. Тэ? Хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудал боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. За тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хөрлөд идэг л да. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л да. Үгүй л да. Эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулах тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зуртагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний гэдэг байгаа шүү дээ. Тийм гол нь яагаад тэгш боломжийн шаардлага, яагаад би тэгш боломж яриад байгаа вэ? Яагаад бол хэн нэгэн илүү ирэх одоо тийм үү? Идэх юм уу, идэлхгүй юм уу? Идлээд байна шүү дээ. Яагаад хэн нэгэн илүү ирэх идлээд байгаа ерөөс эцээц. Тийм. Адилхан тэгшэрхтэй байх хэрэгтэй шүү дээ. За мэдээж үндсэн хуулинд бичиг юмхаар тэгэл аргагүй юм байна л да. Тэгэхэд бид одоо нэг монголчуудын чинь нөгөө очдог Америк, Австрали, Канада, Герман, Франц, за нөгөө тийшээ Хятад, Япон, Солонгос чинь дандаа тэгшэрх ярьж байгаа шүү дээ. Бүгд тэгшэрхтэй байгаа шүү дээ. Тийм. Хэн нэгэн илүү ирэх идэлнэ гэдэг ерөөсөө тийм мэдэхгүй шүү дээ тэр чинь. Одоо монголчууд тэр орнуудад очиод та нар дотор ч гэсэн юм хүмүүс байгаа. Мэдээж юм шиг ирэх идэлж байгаа шүү дээ. Тэгшэрх идэлж байгаа шүү дээ. Монгол улсад ороод ирэхээр тэр тэгшэрх нь байхгүй болчдөг. Энэ улсынхаа хилээр ороод ирлээ тэгшэрхгүй. Энэ улсын хилээс гарлаа тэгшэрхтэй. Тэгж одоо юу гэсэн үг вэ? Юу гэж ойлгох юм бэ? Энэ ч одоо тэгээд улс гэж нэрлэж болох юм уу? Яг орон гэж нэрлэж болох байх. Монгол орон гэж. Тэр Монгол улс гэж нэрлэж болохгүй байх. Одоо улс чинь нэрэгдтэй. Иргэдэд зориулсан үндсэн хууль байх хэвээр. Үндсэн хууль нь бүх хүндээ хүнийг тэгшэрхтэй гэх хэвээр шүү. Ингээд бид чинь асуудал ороод байгаа. Илүү их идэлхэд ямар ч хамаагүй нүд. Тийм үү? Тийм үү? Ямар ч хамаагүй юмыг
Хамаатаа болгоод тэгээд илүү их эдэлчихэж шүү дээ. Одоо цол аваалаа, шагнал авлаа, хөрөнгө мөнгөтэй боллоо, дээгүүр албан тушаалтай боллоо. Тэр нутгийн, тэр аймгийн гарал үүсэл тэр гэл ингээл яаж гэнэ вэ? Тэний хүүхэд гэдгээрээ, тэний эхнэр, тэний нөхөр гэдгээрээ, тэний ах дүү гэдгээрээ илүү их эдэлчихэж шүү дээ. Одоо юу гэсэн үг вэ? Тэг бүхийн хүү учраас одоо сүмөө олноо. Хөгжин бүжгийн одоо хөгжмийн багшийн охин учраас хөгжим сурнаа. Мойсийн тэр тэнхмийн эрхлэгч байсан тэрний хүү учраас одоо багш олноо ч гэдэг юм. Их хурлын гишүүн байсан юм аав нь одоо хөвөн их хурлын гишүүн болноо. Охин нь сайд болноо. Тэ. Яг бол тэрний хүү, тэрний охин, тэрний дүү учраас бас их хурлын гишүүн болноо. Их хурлын гишүүн нөхөр нөхцөн учраас одоо эхнэр нь залгамжлаа. Үгүй ийм феодалчсан орн байж болохгүй шүү дээ. Чи Монгол орн ч одоо юу вэ? Улам феодлыг, ноёдыг шүмжилдэг, шоолж хөхрөлддөг байсан биз дээ. Одоо яагаад одоо тэгээд эргээд ийм феодлын орн болчтой. Yoo социализмоор дамжиж сайхан юм сураад тэгэхээр энэ арчлалч ерөөсөө феодализм болчихлоо шүү. Арчлалын феодализм. За нэг мундаг цолтой тэр цолоороо ирэх эдлэн ч гэх шиг. Нэг төрийн шагнал авцсан. Одоо төрийн шагналаараа илүү ирэх эдлэн. Чи одоо юу гэсэн үг вэ? Тэрний төрийн шагнал бидэрт ямар хамаатай юм? Тэрний тэр энтэнд дэлхийн авраг мавраг болсон бидэрт юу ямар хамаатай юм? Тэрний тэр энтэнд Америк яваад MIT, Harvard тэндээс нэг диплом чамдамдаа хийгээд ирсэн бидэрт юу ямар хамаатай юм? Ямар хамаагүй шүү дээ. Тэний тэр сайд байх бидэрт юу ямар хамаатай юм? Ажлаар сайн хийж бол баруун. Тэгэл одоо бид нар чинь нэг сайд харахаараа долгонж гүйлдээл их хурлын гишүүн гэхээр л нэг сандал тавьж өгөөд л тээ солиороод эхэлж шít. Авраг гээл нэг бүх нөхөр тээ мундаг. Тэр том хамблам богд мундаг бидэрт ямар хамаатай юм. Тэр шашин чүтдэг хүмүүстэй л хамаатай юм байгаа. Тэр бүх барилддаг хүнтэй л хамаатай юм байгаа. Үгүй суумо биш надад ер нь тэрний тэр ямар мундаг суумо над ямар хамаатай юм. Бүх иргэд тэгш хэрэгтэй гэдэг чинь Монгол улсын асуудал болчиход байна шүү дээ. Энэ бол хүний эрх, хүүхдийн эрх хоёулаа явж байгаа. Хүүхэд ээж аваасаа илүү эрхтэй биш. Ээж аав хүүхдээсээ илүү эрхтэй биш. Тэгш эрхтэй. Одоо хүүхдийн эрхэд хөргөчж шүү. Нөгөөд бол бүр солиордсон. Ээж аваагаа цагдаад аваач өгөөл. Уцтаа цагдаад авч өгч шүү дээ. Тийм учраас тухайн тэр хүний асуудал бидэрт ерөөс ямар ч хамаагүй. Гол нь тэгшэрхэлж явах. Тэр хүн яадаг, ийдэг бидэрт ерөөс ямар ч хамаагүй. Одоо монголчин нэг балай нэг 3 эрхтэйг би яриад байгаа шүү дээ. Улс төрч, лам, бүх. За тэгээ зохиолын догч. Ямар ч мэрэгжилгүй хизээч ажиллаж үзээгүй хүмүүс. Улс төрчид хизээч ажиллаж үзээгүй. Насаараа улс төрийн намаар явчихсан. Лам хизээч ажиллаж үзээгүй. Насаараа шардайл өмсөд эрх зүй явчихсан. Бүх за бүр хизээч ажиллаж үзээгүй. Тарган мах хэдэл одоо ингээд наадам ойртод ирэхэд бүгдээр хамгийн тарган мах хэдэн. Өдөө гарна. За зохиолын дууч мэдэх одоо тэгэл. За одоо тэгэл дууга дуулдаг юм багц. Тийм одоо асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр тэгшэрх бол Монгол хүнд ярихад аюу хэцүү. Тухайн үед би одоо тэгш боломж гэдэг улаан ном биччихлээ. Мэдээж би философичийн хувьд нийгмээ харж байгаад бичсэн. Зөвхөн ер нь бол надад бол мэдрэгдэжсэн. Энэ орн болвол энэ улс болвол тэгшэр харахад маш хэцүү дээ. Хэцүү учраас ном бичиж байгаа байхгүй.
Бүтэхгүй учраас ном бичнэ. Асуудалтай учраас ном бичнэ шүү дээ. Тэс бүх юм сайн сайхан ад шаргалтай би юу гэж ном бичих юм. Улсаараа өрн хулгайч учраас одоо ном бичгээс өөр аргагүй шүү дээ. Хулгайчтай эсрэг. Хулгайчтайг одоо зогсоох гэж. Тэгэд энд тэгшэрх гэж яагаад бид нар яг яриад байгаа юм? Энд бүр том асуудал. Нийгмээс хүн, хүнээс нийгэм. Энэ одоо харьцаанд тэгшэрх хэрэгтэй гэдэг шүү дээ. Бид нар одоо сармагчингаас гаралтай байна уу? Эсвэл одоо бурхны бүтээл байна уу? Тэр ерөөсө хамаагүй. Одоо тэнгэр заяатай энэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ арх угаад гэмт хэрэг хийж байгаа шүү дээ. Тий одоо сая тэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг байгаа шүү дээ. 140 хэдэн эмэгтэй эрүүлжүүлэгдсэн ч гэх шиг. Жижигтэй юу вэ? Одоо та нар тэр гадаадд байдаг хүмүүс тэр гадаад хүмүүстэй хэлээ л дээ тий. Манайд одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 140 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн архитаад. Тэр одоо эрэгтэйчүүдтэй тэгшэрхтэй байна эрх боломж тийм үү боловсрол мэдлэг одоо юу байдгийг ажил хөдөлмөр тэрүүгээр нь тэгшэрхтэй гэж хэлсэн чинь архитахтаа тэгшэрхтэй болох гэдэг чинь юу гэсэн үг? Ирчүүдээс дутхгүй архитна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Тэр чинь тэгшэрхтэй явж хамаагүй шүү дээ. Ийм л одоо том одоо асуудал. Тий. Энэтэй бид нар одоо тулж ажиллаж шүү дээ. Философч хүн одоо энд ингээд 30 хэдэн дэлхийн том философчдын зургийг үлгчээд тэгээд одоо сууж шүү дээ. Тэр тэнд нэг байгаа нэг нөхөр бол тэрнтэй би бол уулзах хэрэгтэй хүн байсан юм байлээ. Тэгээд одоо миний одоо уулзах хэрэгтэй философчдын хамгийн сүүлийн философч нь 100 жилийн өмнө асуурсан байж шүү дээ. Өнөөдөр бол дэлхий дээр одоо надад нэг уулзаад ах философч байхгүй. Одоо жижигтэй уулзаад юу ярих юм? Тий. Одоо дэлхийн одоо за их сургуулийн философчд бол тэр би мэднэ ямар байдгийг. Зуун жилийн өмнө өгсөн мэл. Миний уулзах ёстой философч. Тэгээд бусан тэгээд цаашаа 200 жилийн өмнө өгсөн, 300 жилийн өмнө өгсөн, зарим нь 1000 жилийн өмнө өгсөн, зарим нь 2000 жилийн өмнө өгсөн. Тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр бурхны бүтээл байна уу? Тэр одоо тэнгэр заяатай байна уу? Одоо юу гэдгийг? Эсвэл одоо самгчин гаралтай байна уу? Эволюцээс гаралтай байна уу? Тийм самгчингаас хүн болох тэр юугаараа хүн болсон байна уу? Тэр ерөөсөө ямар ч хамаагүй. Бүгд тэгшэрхтэй. За. За ингээд бүгдээрээ ер нь яг одоо Монгол оронд Монгол улсаа харахад Монгол иргэдээ харахад гадаа гудамж руу харахад ер нь бидэрт бол тэгшэрхтэй байхад маш олон одоо дайснууд байна шүү дээ. За тэгшэрхийн дайсан нэг бол адилтгах. За энэ ном дээр бол бүр ингээ олон хуудас бичсэн байна. Адилтгадаг аюулууд. Насны ялгаа, хүйсийн ялгаа, гарал үүслийн ялгаа, хүүхэд насны онцлогуд энэ бүгдээрээ ялгаатай. Тэгээд л адилхан альчдаг. Тийм үү? Тэгвэл тийм л тэнд төрсөн үү? Насаар илүү хүн бол арай л жоох юу байх ёстой доо. Нас багуу. Тэгвэл одоо нэг юм үзээгүй дээ. Ихгүй зүгээр бүгдийг л ингээл монголчууд тэгэл болоо. Монголчууд бүгд адилхан. Тэгэл болоо. Хүн бүр адилгүйгээд ах чинь Монгол уу? Тэгэл бүгд адилхан. Намтар нь өөр, түүхэн өөр, орчин нь өөр, ахуй нь өөр, тийм хүмүүсийг зүгээр адилхан гэжтэй. Амар.
Адилтгалдаг тэр номынхон бүлэгт би юу бичсэн бэ гэвэл хүн бүр адилгүй шүү. Хүмүүсийг адилтгах гэж оролдох буруу. Бас ёс суртахуунгүй шүү гэдгийг тэр номныхоо адилтгах гэдэг бүлэгт бичсэн байна. Тэгшэрх тэг боломж амд. Хүмүүсийг заавал жишгэх гэдэг. Заавал ингэж жишгэх гэж оролдоод байдаг. Адилхан бишийг хүмүүс ингэ зөвшөөрдөггүй. Ямар сони юм гээл байгаа шүү дээ. Ингээл адилхах гээл ялгаатай өөр байх чинь ингээл ямар сони юм бэ? Чи тийм дуртай юм уу? Чи тийм хүсдэг юм уу? Чи тийм хийдэг юм уу? Ямар сони юм бэ? Монгол хүн чинь уулан тэгдэггүй шүү дээ гэх шиг. Хүмүүсийг заавал жишгэх гэж оролдоно. Одоо тэрний хүүхэд игцэн байна. Тэгэхэд чи тэрний хүүхэд өөрийн хүүхэд уул газар шиг ялгаатай биш. Тэг чин тэгэл тийм сургуульд ороо тийм мэрэгчтэй болоод тэр гадаад руу яваад тэгчихсэн байна. Тэгэл одоо тэгэл өөрийнхөө хүүхдийг яг тэгэж гэл шал өөр сонирхолтой биш. Шал өөр онцлогтой биш. Шал өөр чадвартай биш. Тий. Хүүхдүүдийг жишээл. Тэрний нөхөр тгцэн байна. Тэрний эхнэр тгцэн байна. Адилхан гал. Тэр ямар амаатай тэр чинь өөр. Тэр чинь өөр. Тэр ялгаатай. Хинч хинтэж адилхан биш. Хизээж адилтгаж болохгүй. Хинээч хинтээж адилтгаж жишиж болохгүй. Битий жишиж бай. Instagram дээр орлоо, зураг харлаа. Тэгэл царайдс начин болоод эхэлж байгаа шүү дээ. Нэг хүний царайг хараад, нэг хүний биеийг хараад, нэг хүний өмсөн хувцсыг хараад. Тэгэл өөрийгөө жишээл. Өөрийгөө хинтээж жишиж болохгүй. Өөрийгөө хинтээж адилтгаж болохгүй. Бүгд ориг. Тэр оригоор л байх хэрэгтэй. Айгүй чухал байхгүй юу? Адилтгах бол айгүй хэцүү. За тэгээд адилтгах тугай зөндөө юм бичсэн байгаа. Тийм ном дотор. За тэгшэрхийн дайсан 2 хүчирхийлэл. За мэдээж маш их хүчирхийлэлтэй орн. Монгол орн бол тэр чигээрээ хүчирхийлэл. Бид нар ерөөсөө тэгвэл тэр чигээр хүчирхийлэл дотор явдаг. Амар. Ял том биетэй бол, хүчин шимгстэй бол тэгэл тэр хүн илүү хэрэгтэй. Жижигхэн биетэй шүргэр булчин шүргс байхгүй бол дээрлэхүүлнэ. Багж эмэгтэйчүүд ч маргалж хараад энэ нэг сайхан өндөр том биетэй залуу. Юу тийм солиотой юм. Тэр залуугаар одоо яах гэж байгаа? Сайхан өндөр том биетэй залуугаар одоо тэгээ боол хийх гэж байгаа юм уу? Тий. Юм өргүүлэх гэж байгаа юм уу? Чулуу зөөлөх гэж байгаа юм уу? Том биеэр яах гэж байгаа юм? Хэнийг хүчирхийлэх гэж байгаа юм? Нэглэг боди билдинг хийгээд яах гэж байгаа? Мэдгүй. Булчин шимгсээр яадаг тийм хар ажил хийх гэж байгаа юм билүү? Гурил зөөх гэж байгаа юм. Шууд атаа гурил. Яах гэж байгаа юм? Булчин шимгсээр яах гэдэг. Тэр хүчтэй инхээгээр яах гэдэг. Том биеэр одоо яах гэж байгаа юм? Хүн зодоотох гэж байгаа юм уу? Чи энийг л асуух хэрэгтэй шүү дээ. Одоо юм ийсэн ухаантай. Ухаан л улс орныг авч байгаа биш. Том бие авч явахгүй шүү дээ. Тэгэл юм л бол нэг л морьтой ном сум харвсан баатруудын зурдгийн бүдээр. Яаж чад тэргээр. Тэгээ яг ер нь л хүч тэнхээ хэрэглэхэд хүчирхийлээд байгаа чинь гол нь яах гэж байна. Хүчирхийлж байгаа л ажлаа бүтээх гээд байгаа байхгүй. Тийм. Айлгаж байгаа л
Тэгэл бүгдийг л одоо яаж яана товчлох гэж шүү дээ. Тий? Дүрм, горим, ёс, соёл, ёс суртахуун тэр бүгдийг хүчирхийлэх гэж шүү дээ. Жохон соёлтой байлдаа гэхээр үгүй л гэж шүү дээ. Би соёлтой байж чаддаггүй, соёлгүй. Тэр соёлгүйгээрээ соёлыг хүчирхийлэх нь шүү дээ. Мэдлэггүйгээрээ мэдлэгтэй хүчирхийлэх нь шүү дээ. Тэгээ хүчтний дэргэд хүчгүй буруу. Ухаантай мэдлэгтэйгийн дэргэд ухаангүй мэдлэггүй буруу биш шүү дээ. Тэр учраас боловсролтой болох эрх үүрэг амар чухал байхгүй юу? Боловсролтой болох эрх байж болно. Бас боловсролтой болох үүрэг хэрэгтэй байна. Өөрөөр Монгол улсыг би одоо сүүлийн 10 хэдэн жил одоо ажиглаж шүү дээ. Юу ажиглагддаг вэ? Гэхдээ боловсролгүй хүмүүс ямар сааттай юм бэ энэ улс оронд? Нэг хүн боловсролгүй байх ямар аюултай юм бэ? Одоо ингээл янз бүрийн нөхдүүд байгаа шүү дээ гадуур. Янз бүрийн одоо улс төр илүү дутуу янз мухарс одоо юу гэдгийг хачаа юм ярьсан. Тийм хүмүүс лайктарсан. Одоо сошиал медиагаар хачин нөхдүүд. Боловсролгүй. Тэгээ тэр хүмүүсийн ярьж байгаа юмыг хүмүүс ингээд дагдаг. Тэр нийгэмд боловсролгүй хүн байх яац хэцүү. Одоо боловсролын яамны сайд нь үргэлж боловсролгүй. Гэхдээ яг мэрэгжилтэй. Аюултай ууз. Улс орон нийтээр боловсролгүй. Гэхдээ дипломтой, оромтой. Ямар том зөрчил донд бид нар одоо өдрийг өнгөрөөж байна. Одоо амьдрал гэж нэрлэж болохгүй шүү. Тэг ийм одоо асуудал бид нар орчод байгаа. Тэ? Тэг яг хөгжирхийлэх гэсэн энэ бүлэгт бол ерөнхийдөө хүн төрлөختөн хэрхэн хүний эрх болон төр улсын иргэн гэсэн асар том утга агуулгатай онол хэрэгжүүлж чадсан тухай бичсэн. Маш том онол байхгүй юу? Хүчирхийлэл гэдэг хүчтэнхэ гэсэн нэр хүндгүй үйлдэлүүд байхгүй юу? Ямар ч нэр хүндгүй байхгүй юу? Том битэй булчин хүмүүстэй нөхрийг хараад валаянл гэх хэвээр. Хэн хүчирхийлдэг вэ? Өөрөөр хэлбэл ялан дийлэн гэдэг вэ гэхэд гинэн чадваргүй товчлох гэсэн аргалах гэсэн хүмүүсийн л жишээнүүд байхгүй юу? Бид яланч шиг. Хэзээч ялахгүй шүү дээ. Ялж яах чинь? Хэнийг ялах гэж чинь? Гол нь бид ялна л гэдэг. Бид хэнийг ялах гэж чинь? Тэр ялагддгууд нь хаав вэ? Хүний эрх гэдэг соёлтой хамаатай. Соёлгүй хүн л хүч хэрэглэж ялан дийлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улс чинь соёлгүй хүмүүс ингээд бас дүүрэн боловсралгүй. Тэр нь бас соёлгүй. Тэгээ энэ чинь нэг ингээд жоохон урагшлах гэхээр, жоохон юм хийх гэхээр урамгүй байгаа. Тэгээ урамгүй болохоор гомдоод уйлаад сутж байгаа. Үгүй чи бос юундаа гомдоод байгаа. Би хэлсэн шүү дээ. Хүнд гомдно гэдэг чинь тийм өөрийгөө доошоо итж байгаа. Хүнийг өрөвднө гэдэг чинь тэр хүнийг доошоо итж байгаа. Тэр өрөвдөх, гомдох гэдэг үгнүүд бол хаач. Би англи хэл дээр, герман хэл дээр, орос хэл дээр гомдох гэж үг хайгаад олоогүй ш. Бодлого гомдох гэдэг үг гэдэг юм бэл. Өрөвдөх гэдэг үг хайгаад олоогүй. Гадаад байгаа хүмүүс гомдох, өрөвдөх гэсэн үгийн одоо орчуулгыг хайгаарай. За ийм том сэдвүүд байгаа. Маш том сэдвүүд. Тэгшэрх маш том сэдв. Монгол улс өнөөдөр тэгшэрхийг л ярих хэрэгтэй. За тэгшэрхийн дайсан 3. Юмыг орхигдуулдаг. Хүнийг орхигдуулдаг. Юуг орхигдуулдаг вэ? Аз жаргалын тэгшэрх. Чи аз жаргалтай бол би бас аз жаргалтай байж яагаад болдгоо юм.
Яагаад? Заавал нэг хэсэг хүмүүс нэг л аз жаргалтай. Нөгөө хэсэг хүмүүсийн аз жаргалыг боож хааж болохгүй шүү дээ. Адилхан жаргамар шүү дээ. Хойч үеийн тэгшэрх. Одоо хиний хүүхдүүд одоо сайхан яагаад илүү их хэлээд хиний хүүхдүүд дутуу ирэх хэлэх хэрэгтэй. Хойч үе бүгдээрээ тэгшэрхтэй байх хэрэгтэй шүү дээ. Хүйсийн ялгаа байгаад байгаа шүү. Хүйсийн ялгааг хүндлэх хэрэгтэй шүү дээ. Эрэгтэй бол эрэгтэй, эмэгтэй бол эмэгтэй, юм ялгаатай. Ялгаатайгаар одоо эрэгтэй нь илүү эрх эдэлдэг ч юм уу, эмэгтэй нь илүү эрх эдэлдэг тийм байж болохгүй шүү. Одоо эрэгтэй хүүхэдтэй, эмэгтэй хүүхэдтэй байлаа гэхэд эмэгтэй хүүхэд нь илүү эрх эдлээд идэг. Эрэгтэй хүүхэд нь хөрхий олигтой мөнгө төгрөгөө айдгүй. Хувцас муу. Охин нь болохоор мөнгөтэй, хувцас сайтай болохгүй шүү дээ. За насны тэгшэрх гэж байна. Хөгшөнд бол одоо муу хэрэггүй залуу хүн сайхан илүү эрх эдлэн. Сайхан залуу хүн дарга боллоо ч гэж. Залуу хүн чинь тэнэх шүү дээ. Тэр тэнэх хүнээр дарга тавьчаад баярлаад иж болохгүй шүү дээ. Юу ч үзэж үзээгүй, амьдрал мэдэхгүй, ном уншаагүй, толгой хоосон тэгтээ нас залуу. Одоо тэгчгүй нас залуу гэдгээрээ илүү эрх эдэлж шүү дээ. Юу гэсэн үг? Чадварын тэгшэрх. Чадвартай чадваргүй хоёр. Чадваргүй нь одоо илүү эрх эдэлнэ гэдэг чинь юу гэсэн үг? Хүмүүсийн чадварыг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Тооцох хэрэгтэй шүү дээ. Хөдөлмөрлөлт тэгшэрх бай. Тэдэн насны хүн л ажилд авна. Үгүй юу гэсэн үг? Уул нь ажлын туршлагатай аль болох насны явцсан хүнийг ажилд авах хэрэгтэй шүү. Залуу хүмүүс нь ажилд авна гэдэг. За тэр чинь яг цаанаа зоригтой баг те. Одоо 30 насны 30 хүртэлх насны эмэгтэй хүн ажилд авах ч гэдэг юм уу. За тэр бол яг нарийн бичгүүд л болд юм байгаа биз. Тийм. Хурлын гишүүний сайдын нарийн бичиг ажилд авна 30 хүртэлх насны өндөр нь тийм бэлтгүүн тийм нарийнхан одоо юу гэдэг. Энэ бол бүр ичмээр байхгүй. Солиор байхгүй. Эрүүл мэндийн тэгшэрх амар чухал. Хэн эрүүл, хэн өвчтэй юм. Эрүүл хүн одоо яадаг өвчтэй хүн илүү эрх эдлэн ч гэдэг юм байж л тахгүй шүү дээ. Тэр чинь хувийн асуудал шүү дээ. Хүн өвчтэй байна уу, эрүүл байна уу хувийн асуудал шүү. Чөлөөт цагийн тэгшэрх. Хүн бүр өөрийн гэсэн чөлөөт цагтай баймаар шүү дээ. Тодорхой нэг хүмүүс чөлөөт цагаараа сайхан чөлөөт цаг эдэлдэг. Тодорхой нэг хүмүүс чөлөөт цаг байхгүй. Энийг яаж яах вэ? Орхигдуулцдаг. Тухайн хүний чөлөөт цагийн тэгшэрхийг нь орхигдуулаад байгаа байхгүй. Энийг ингээд дарцж байгаа байхгүй. Энэ чинь дандаа орхигдуулаад дарцдаг, нуучдаг, хаачдаг юмнууд байхгүй. Найзуудын тэгшэрх. Тийм. За найзууд бол жирийн тэгшэрхтэй байх шүү дээ. Нэг найз нь илүү эрх эдэлж болохгүй шүү дээ. Хайр дурлалын тэгшэрх. Би чамд хайртай, нөгөөдг нь хайргүй. Тэгвэл би чамд одоо хайргүй шүү. Тэрэн дээр үсттэй. Нэг нь хайргүй, нөгөөдг нь хайртай. Хайрлаад байдаг. Нөгөөдгөөс нь хайр ирдэггүй. Тэгвэл одоо хайраа зогсоох хэрэгтэй шүү дээ. Тийм. Өнөөдрөөс миний хайр зогссон. Яг бол чи хайрын тэгшэрхийг хөндлөхгүй орхигдуулаад хайрын илүү эрх эдлэх гээд байна чи. Уушлаараа тийм бах бай.
За үнэт зүйлийн тэгшэрх энэ айгүй чухал. Зарим хүмүүст боловсрол чухал байна. Зарим хүмүүст эрүүл мэнд чухал байна. Зарим хүмүүст тэр шашин нь чухал байна. Тэглээгээд хэн нэг нь тэрүүгээрээ илүү их хэлж болохгүй. Үнэт зүйлүүд дотор чинь чухал үнэт зүйлүүд чинь эрүүл мэнд боловсрол явж байгаа шүү дээ. Залуу хүнд боловсрол хэрэгтэй. Хөгшин хүнд эрүүл мэнд чухал. Тэгэхээр энэ орхигдуулах гэдэг чинь маш том сэдв байхгүй. Өөрөөр орхигдуулаад тэр тэгшэрхийг орхигдуулж байгаа. Зориуд дарж байгаа байхгүй. Тэгшэрх чинь маш олон байхгүй юу? Маш олон тэгшэрхүүд байхад тийм үү? Дарж байгаа шүү дээ. 10 жилийн сургууль, боловсролын салбар хаанч тэгшэрх ярихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр аргагүй байхгүй юу? Манад ийм их асуудалтай, стресстэй байна гэдэг. Тийм. Хүний олон эрхүүдийг орхигдуулна гэдэг эцсийн эцэст хүнийг л орхигдуулж байгаа байхгүй. Хүнийг л орхигдуулах гэдэг шүү дээ. Яг бол наад өхөр чинь эрхээ эдлэх гэдэг шүү. Эрхийг нь хаагаараа боогоороо. Тэгэл манай чи ийм замааргүй л үсээд шүү дээ. Эрхийг нэглүүлэхгүй байна гэдэг чинь эрхчлөөг л хааж яана гэсэн үг шүү дээ. Тэр эрхчлөөг нь хаана гэдэг чинь тэр хүний цаашид хөгжих, урагшлах, тийм үү дэвших тэр бүх юм хааж яана гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо тэр доор гарын доор амар хэрэгтэй ашиглана. Гэтэ надаас доогуур хэрэгтэй байна. За дараагийн тэгшэрхийн дайсан бол ерөнхийдөө би нэг нийтдээ 7 тэгшэрхний дайсныг жагсаагаад тэрийг номонд тайлбарласан байгаа. За тэгшэрхийн дайсан 4 бол ерөнхийдөө үгүйсгэх. Энэ аюул чухал сэдв. Ерөөсөө тэгшэрхийг амар үгүйсгдэг байхгүй манай чинь. За орхигдуулж дардагтай адилхан бас ингээд үгүйсгдэг байхгүй. Хувийн асуудлын тэгшэрх амар чухал. Би хувийн асуудалтай байна. Зөвхөн чиний хувийн асуудал тийм үү? Чухал биш. Би бас адилхан хувийн асуудалтай. Тийм. Ганцхан чи хувийн асуудалтай, би ямар ч хувийн асуудалтай байна гэж миний хувийн асуудлыг чи ингээд дарж болохгүй шүү дээ. Тийм. Адилхан хувийн асуудалтай байж. Тийм. Чи илүү одоо хувийн асуудалтай учраас илүү эрх хэдлээд би бага хувийн асуудалтай учраас бага эрх хэдлэх гэсэн тийм байхгүй шүү дээ. Уучлаарай. Хамааралтай бишийн тэгшэрх. Би наад юмтай чи ямар ч хамааралтай биш ээ. Гэт дахад яагаад вэ? Чи хамааралтай. Заавал хүний хамааралтай болох гэдэг. Би ямар ч хамааралгүй наадтай чи. Заавал чи намайг хамааралтай болгоод чи өөрөө хамааралтай байгаа чи. Чиний хамаарал чухал шүү дээ. Чи өөрөө хамааралтай биш. Би хамааралтай биш шүү дээ. Яа намайг заавал хамааралтай болгоод байгаа. Чи хамааралтай биш гэж тэгээд ах. Тэгвэл би бас хамааралтай биш. Адилхан. Юу яриад байна? За тусгаар тогтнолын тэгшэрх зарим хүмүүс нэг л тусгаар тогтнолтой, нэг л тустай. Тэгвэл би бас тустай шүү. Тийм. Би бас өөрийн гэсэн тусгаар тогтнолтой шүү. Тийм. Чи нэг л зүрхий би өөрөө миний тусгаар тогтнол гэж өөрийгөө л яриад идэг. Би бас адилхан чамтай адилхан тэгшэрхтэй шүү. Чи нэг илүү болох гээд ах хэрэггүй шүү. Яагаад? Шашнаас үл хамаарлын тэгшэрх бай. Би шашин шүтдэггүй, шашнаад дамаагүй гэдээ хахад ямар сони. Наваа шашинд оруулах гэдэг. Шашныг тулгаад идэг. Хөө би шашин ярмааргүй бай. Одоо ээжтэй хэлж байгаа шүү. Үе ээж наад буддын шашин наад, христийн шашин наад
илүү дутуу шашин тэр бөө бухарсаг битэнс надад ямар ч хамаагүй намайг орхих тэхүү. Мэдлэгийн тэгшэрх амар чухал. Би мэдлэгтэй биш шүү дээ. Эсвэл тэр хүн мэдлэгтэй биш шүү дээ. Би мэдлэггүй. Олно. Мэдлэггүй мэдлэгтэй гэдгээрээ хоорондоо ямар нэгэн илүү ирэх хэрэглэх гэж оролдож болохгүй байна. Эрхийнхээ хувьд. Харин мэдлэггүй нь мэдлэгтэй болохын төлөө явсан дээрх. Заахгүйгийн тэгшэр. Одоо маш их зааж шүү дээ. Үүч заахгүй шүү. Хиндээ заахгүй шүү. Гай болохгүйгийн тэгшэр. Би чамд гай болохгүй чи надад гай болохгүй. Болж гин үү? Болж гин. Эсвэл нэг нь надад гай болж идэг. Шүү болохгүй шүү. За ийм ерөөсө манай нийгэмд тэгшэрхийг бүр тэр чигээр нүгүсгдэг маш их жишээнүүд байдаг. Энэ бүгдийг одоо ажиглаад энэ бүгдийг хараад философчныхаа хувьд философийн олон ном уншсныхаа хувьд ийм яваад байгаа юм байна шүү гэд тэгээд ерөнхийдөө ном бичиж байгаа шүү дээ. Тэгээ ном бичнэ гэдэг чинь зүгээр одоо нэг л гинт толгойд юм орж ирэл нөгөө онгод орно гэдэг шиг тийм байхгүй шүү дээ. Шүлэг өчгтөл онгод ордог баг. Ном бичгэд онгод орохгүй шүү. Маш их бодохгүй болохгүй шүү. А4-ийн цаасаар хэдэн мөрт шүлэг тэгэл бичдэг юм байна. Тэгэл тэр боловцсондоо ордог юм байна. Ном бичих чинь энэ ажил шүү. Тийм учраас би тэр нацаг дойрж эренчингээс ахуулаад чойном хэн байдгийг явуу хоолны хэн байдгийг тэр бүх яруу найрагч бавгийн тавгсаар тэр бүх яруу найрагчид ерөөсөө надад нэг юу биш шүү дээ. Миний анхаарлыг ерөөсөө татдаггүй шүү дээ. Нэг эдэн мөртүүдл биччихээ тэгээд одоо яах гээд байгаа юм. Тий. Цаад учрын ч олоогүй, цаад агуулгын ч мэдэхгүй, тэр тухай сайн бодоогүй, өөр хөнгөн шигэн үгээр гой шүлэг биш болно шүү дээ. Би ч гэсэн шүлэг бичиг үлэв. Нэг цаас авч байгаа хэдэн шүлэг бичиж шүү дээ. Тэр энэ үгүйсэх бол манай нийгэмд бол маш их одоо чухал. Маш их юм үүсгэж байгаа. Тэр л бүх одоо хамааралтай биш, тусгаар тогтнол, шашны үйл хамаарал, мэдлэг чадвар, хувийн нууц энэ бүгдийг үүсгэж байгаа шүү дээ. Хэн үгүйсгээд байгаа? Хамгийн ойрын хүмүүс. Танил хүмүүс. Мэдээж санахгүй хүмүүс үгүйсгэл явуулдаг. Хамгийн ойрын танил хүмүүс тийм хүний бүх чухал тэгшэрхүүдийг үүсгэж шүү. Тэгэл хэн хэнийхээ эрхчлөөг цаад болчихж байгаа байхгүй. За дараагийн тэгшэрхийн дайсан тэгшдэх. Тэгшэрх гэдэг чинь тэгшдэх гэдэг байгаа юм биш байхгүй. Эрхийнх нь хувьд тэгшэж байгаа шүү дээ. Эрхийг тэгшдэгч шүү. Хүмүүс ингэж буруу ойлгодог байхгүй. Ингээл социализм стандараа бүх хүнийг тэгшдэгтгсэн гэдэг үгүй шүү дээ. Социализм юу гэж тэгшдгээгүй. Эрхийг л тэгшдэгсэн. Ноён илүү эрхтэй, ноёны хүү илүү эрхтэй биш. Феодал илүү хар шар феодлууд илүү эрхтэй биш. Тий. Хар феодлууд гэдэг чинь нөгөө манжийн ноёнтой харьцаж исэн Монгол ноёдууд шүү дээ. Худал ноёдууд шүү дээ. Эднийг өнөөдөр одоо шүтээд байгаа шүү дээ. Шар феодал гэдэг нөгөө одоо нөгөө чойгийн өмнөх лам нар шүү дээ. Нөгөө баяжсан лам нар. Том толгой лам нар. Тий. Одоо жасын сүм хэдийн мал сүргийн тоочин бүр хасар өндөр болсон гэж байгаа шүү дээ. Тэгэж нэг юм ном уншаад л нэг баруу авчиж байгаа юм чи. Нэг хадаг өгөөд л нэг баруу авчиж байгаа юм чи. Тэр чи баяжихгүй яадаг юм. За тэгштгэл бол маш аюултай.
Өөртөө хүний эрхийг зөрчиж байгаа. Тэгш эрхийг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл нэгэн загварт оруулах гэдэг нь тэгштгэн гэдэг чинь. Хүмүүсийн аж байдал бүгд нэгэн загварт ингээд орж шít. Өөрөөр аж байдалтай байж болохгүй. Тэгвэл ингээд гайхна. Зам заншил гэдэг нэг загварт оруулж байгаа. Эн чинь манай зам заншил. Одоо тэгээд тэр загвараар л явна. Энэ манай уламжилт яс. Тэгэл тэр загвараар л явна. Монгол яс. Өөстө мундаг том загвар. Тэр нь одоо юу юм мэдэхгүй. Ерөнхийдөө хүнийг дугаа ойлгох гэсэн мэдлэг боловсролыг хааж боосон, ёс суртахууныг хааж боосон бүдүүлэгдэж байгаагаа монгол яс гэдэг шүү. Ээснэр октоудаа айхтар монгол яс ярих. Аав нь хүүдээ айхтар монгол яс ярих. Тэрний юу гэхээр зүгээр л бүдүүлэгдэх. Соёл бүтэх. За тэр байтугай одоо биеийн загварт хүртэл оруулж шүү дээ. Ийм л биетэй авах хэрэгтэй. Боди билдинг ингээд бүгдээрээ нэг ийм л авах хэрэгтэй. Тэгвэл октод бүгдээрээ турхаа авах хэрэгтэй. Тэгэл турхах гээл. Тэгэл яах одоо тэгэл бүгдээрээ турхаа бүх эрчүүд нь 0 булчин бүх эмэгтэйчүүд нь тов турхаа 45 кг. Ямар уйтахтай вэ? Тий. Ямар сонголт байхгүй шүү дээ. Тэр тарган турхаа өндөр нам гэсэн сонголттой гоё шүү дээ. Эрчүүд тарган турхаа одоо юу гэдэг булчинтай булчингүй янз бүрийн эрчүүд байна шүү дээ. Чи одоо юу вэ? Амар. Тэр загварт оруулах. За сэтгэл зүйн загварт оруулах. Ингээд нөгөө одоо сэтгэл зүйн зөвлөгч нар гэдэг нэг амар хүмүүс байгаа шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйч. Тэд нар бол яаж яах вэ? Сэтгэл зүйн нэгэн загварт оруулж байгаа. Тэгвэл одоо стресстэй. Тэгвэл одоо сэтгэл зүй чинь тэгнэ. Сэтгэл зүйгээ одоо авар. Сэтгэл зүйн одоо юутай бай, дархлаатай бай. Сэтгэл зүй чинь өстой бат байх хэрэгтэй гэдэг. Юу ярьж байгаа юм бэ? Хүний сэтгэл зүй янз бүр биш шүү дээ. Урлагцагтаа уурлна. Их уурлдаггүй. Тэгвэл тэр чинь тийм. Үгүй чи уурлаж шүү дээ. Их уйлдаггүй. Тэгвэл тэгнэ. Уйлна шүү дээ. Тийм. Хүүхэд насны асуудалтай ч гэж. Бүгд л хүүхэд насны асуудалтай шүү дээ. Тэр нь зөв шүү дээ. Ер нь асуудалтай байж ижил амьдрал урагшлна шүү. Сэтгэл зүйн ямар ч асуудалгүй болоод ч юу гэсэн үг вэ? Одоо зүгээр л тийм мод чулуу юм уу? Ийм л ах юм шүү дээ. Хүний сэтгэл зүй чинь янз бүр болно шүү дээ. Тэр чинь өвчин гэж болохгүй шүү дээ. Тэрний удаас асах гэдэг болохгүй шүү дээ. Тэрээс одоо бүгдээрээ адилхан инех юм дээр инээдэг, уйлах юм дээр уйлдаг, гомдох юм дээр гомддог болох гэдэг юм. Уурлах юм дээр бүгдээрээ яг нэгэн зэрэг уурладаг. Тайван байх юм дээр бүгдээрээ нэгэн зэрэг тайван байдаг. Чи одоо юу гэсэн үг? Энэ сэтгэл зүйн загварчлал бол хамгийн аюултай. Тэгмээс сэтгэл зүйчнараас хол бай. Одоо ингээл хүмүүс ингээд тийм үү шараадан твтэй адил би дураараа очиж хөвтэй сайн дураараа сэтгэл зүйчээс очиж зөвлөгөө аавна гэж яваад идэв. Ямар хэрэгтэй юм бэ? Өөртөө адилхан нөхөр сууж байгаа шүү дээ. Баргаж илүү асуудалтай нөхөр. Тэгээд асуудалтай байж яагаад болохгүй байна? Сэтгэл зүйн асуудалтай байж. Баргаж одоо нэг хүмүүс яриад шүү дээ. Хүн одоо тийм амтан гэдэг шиг тийм ингээл янз бүрийн болно шүү дээ. Тэгэхээр тэгшдэх гэсэн энэ тэр номонд бол номны тэр гачигт бол маш их тэгштгэлийн тухай бичсэн байгаа. Тэг баахан жишээнүүд. Ер нь тэгэл тэгштгэл гэдэг бол янз бүрийн хүмүүсийг тэгштгэж адилхан л болгож нэг загварт оруулах гэдэг байгаа байхгүй. Одоо Монгол гэсэн нэг загварт л оруулах гэдэг. Монгол хүн чинь ийм штэ гэсэн загварт оруулах гэдэг байгаа. Тэгээ тэр нь болохоор хүний мэдлэг чадвар, авиас, онцлогуудыг ингээд дарж байгаа байхгүй. Найз нь ч юм уу, ах эгч дүү нар нь ч юм уу, жоохон илүү болохоор ингээд гайхаад. Хүн аваасаа илүү, охин нээжээсээ илүү бол гайхаад. Тэг яадаг чинь.
Тэр бол маш аюултай. Яг л зөвхөн монгол хүн гэдгээрээ тийм үү одоо та нар чинь тэр нутагт байдаг монгол хүн чи одоо Путин төсвөртэй ч гэдэг юм уу яадаг юм. Мах идэх жоохон дуртай ч гэдэг юм уу тиймэрхүү юм бол байлгүй яадаг. Тэр нэг гарал үүслийн ч юм уу. Хаан энэ улс орон энэ нутагт байгаа хүмүүсийн нэг ерөнхий нэг төрх бол байна шүү дээ. Гадаад төрх. Тий. За юуг тэгшдэх гэж оролддог вэ гэхээр нэг төвшөнд ухаантай байх. Илүү гарч болохгүй. Тий. Бүгд адилхан саналтай. Сандаа хэлэхэд бүгдээрээ адилхан дуурдаг. Тий. Ерөөдөө одоо нэг Facebook мөг янз бүрийн газар нэг группүүд үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ тэр группийнхан бол бүгдээрээ тэгштгэл явж байгаа байхгүй. Тэнд одоо зөрж болохгүй. Зөрлөө группээс гаргаа ичсэн. Дуугаа авалцсан. Тэгэл заа гэж л одоо хэлэх хэрэгтэй. Эсвэл дуугаа авалцсан үгүйх хэрэгтэй. Тэр явж байгаа байхгүй. Юуг тэгшдэгдэг вэ гэхээр адилхан хувцсан өмс. Тий. Бүгдээр одоо дээл өмсч гэж. Хотын энэ гудамжаар дээлтэй явна гэдэг чинь хам шүү дээ. Өдөө л яах вэ? Морь унахад юм уу? Өдөө тэр малтай зурлж яхад дээл амрал байгаа. Өсөлч гисэн. Улаанбаатарт дээл өмс гэж юу гэсэн үг вэ? Их хурлын гишүүн их хурд ингээд дээл өмсөд ороод ирж байгаа байхгүй. Чи ажил хийх гэж орж ирж байгаа шүү дээ. Ямар хүнд ямар шоудах гэж орж ирж байгаа биш. Тэгээд дээл өмсчгээр яг нэг тийм нэгэн хэлбэр галбирт орчиж байгаа байхгүй. Гэсэн тэгшгэлд орчиж байгаа байхгүй. Тэгээд хүний биеийн хэлбэр галбирыг нэгэн загварт оруулахаас гадна яг нүүр царай хүртэл нэгэн загварт оруулах гэдэг шүү дээ. Бүгдээрээ одоо тийм үү давхраатай нүдтэй болно ч гэж. Зарим онин нүд гоё шүү дээ. Зарим хүмүүсийн ингээд давхраа хийлгцэн байгаа бүр яа бурхан нүд дахтрын гачин давхраанууд хийлгцэн байдаг шүү дээ. Өөрт нь ерөөсө зохихчгүй. Ерөнхийдөө жоохон өвчтөе зовлонтой юм шиг харагдаад эхэлж байгаа шүү дээ. Зохиогүй давхраанууд. За тэгэл одоо яадаг юм ч нэ нүхэлдэг гэж. Ямар хэрэг вэ? Үний тийм. Нэг марэлэг хөхтөч нэг энэ нэг юутай байдаг шүү дээ. Тимтэй болдог ч гэж. Тэгэл нэг л их нүдэндээ давхраа хийлгсэн, нэг л их одоо яасан юм сайх юм. Бид загварт орж одоо юугаа юм. За энэ тэгшлэх гэдэг бол том сэдв. Энэ бол ингээд гараад тэгштгэл явагдчихж байгаа. Тэг монголчууд чинь тэгдгийн. Монголоос. За тэгшэрхийн дараагийн том дайсан байна. За энэ бол том дайсан. Уурамчууд. Тэгшэрхийг өстой жинхэнэ устгадаг. Уурамчууд. Гол нь нөгөө жинхнэрээ биш. Жинхэндээ ямар вэ? Жинхнэрээ биш хуурамч учраас хуурамчаараа илүү их хэдлэх гэдэг. Хуурамчилж байгаа. Хуурамч багш, хуурамч профессор. Хуурамч профессор. Тэрүүгээрээ илүү их хэдлэх гэдэг байгаа байхгүй. Профессор, би багш. Тэгэхээр хөөрхийн энэ үнэн муу. Яаж байгаа тийм профессор хэлсэн. Хуурамч. Тэр чинь нөгөө оюутнууд, нөгөө залуу үеийн цаашаа хөгжлийг зогсоочж байгаа байхгүй. Оо за. Боловсрол гэдэг чинь энийг юм байна. Профессорын хэлж ярьсныг ойлгоцлоо мэдчихлээ. За ингээд болоо юм биш шүү дээ. Тий. Би баруус профессорын сүрхий олчлоо шүү дээ. За болоо. Маш аюултай байхгүй юу? Хуурамчууд. Хуурамч ээж аваад бас маш аюултай. Аавгараад аав хүн ийм л байд юм байна. За тэгэл одоо балар шүү дээ. Хуурамч аваасаа болж. Хуурамч ээжүүд байна. Нэг л миний охин, миний хайр, нэг л хамт селфидсэн. Нэг л ээжүүд. Шал хуурамч. Нэг л ээжийн хайрууд. Шал хуурамч. Чи заримдаа хайргүй гэж болно шүү дээ. Чи одоо өглөөс орой хүртэл хайр байна гэж бодлаа шүү дээ. За тэгээд ийм хачин балаа аавгаа, хачин балаа ээжигээ яадгүй. Даган дуурайгаад тэгээд цаашгаа амьдрал нь
Хуурамчийн хүүхэд хуурамч болоод явчих. Тэгээд цаашгаа хуурамч хүүхдүүдэд төрүүлээд. Яг жинхэнэ ямар бай, яг өөрөөхөө л байх хэрэгтэй ш. Аав ямар бай тэмрэл байл та. Тэгвэл амар штэ харьцах. Хуурамч хүнтэй чи яаж харьцах юм? Хуурамч ээжтэй яаж харьцах юм? Ямч барьцгүй. Яг өөрөөхөө байвал амар байхгүй харьцах. За хуурамч найзууд болоод тэргүй одоо тэгэл битүү байгаа шүү дээ. Миний нөгөө хэлдэг үг байгаа шүү дээ. Найзуудаа найз гэж байхгүй шүү гэж. Ямар нэгэн ашигтай болоод чи найзалж байгаа. Ашиг дууслаа явна. Эсвэл муу явхад баярлна. Бөөм баяр. Тийм учраас найз гэдэг бол тодорхой нэг зорилготой л бол тэгэл найз ш болчих واخ. Хуурамч найз. Тэр маш асуудалтай. Хуурамч найзууд хүн ална. Ер нь тэгэл хуурамч найзуудаасаа болж Монгол улс чи баларч байгаа хүмүүс зөндөө биш шүү дээ. Ялангуяа ирчүүд хуурамч найзуудтай тэгэл баларч шүү дээ. Найзаасаа болоод. Зарим нь одоо найзаасаа болоод шоронд орчих шүү дээ. Хуурамчууд гэсэн энэ бүлэгт жинхэнээрээ байх чухал шүү гэдгийг бичээд байгаа байхгүй. Хүн яг жинхэнээрээ өөрийнхөө л байх. Хүн жинхэнээрээ байж чадвал хөгжинэ. Тэгснээрээ урагшлна. Харин тийм. Хуурамч хүн чинь хэдэж хөгжихгүй урагшлахгүй. Хуурамч багш, хуурамч профессор, хуурамч эмч, хуурамч улс төрч, хуурамч одоо хэн байдгийг? Банкны менежер одоо юу байдгийг? Хуурамч ээж аав, хуурамч найз тэгэл дуусаа. Хуурамч хүн чинь өөрийнхөө хэмжээг мэдэхгүй байх. Өөрөөхөө байгаа хүн чинь өөрийнхөө хэмжээг мэдэх байхгүй. Жинхнээрээ хүн зоригтой хүрнэ, өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай явна. Тийм. Хуурамчууд хизээс сэтгэл ханамжтай байж чадахгүй. Яг бол хуурамч юм чинь. Хуурамч сэтгэл ханамж гэж байх боломжгүй ш. Хуурамч аз жаргал гэж байх боломжгүй ш. Хуурамчууд хүнийг хөгжүүлдэг. Хуурамчууд сааттай, гайтай. Хуурамчууд үннийг нуу. Хуурамчууд худал мэдэм хэрнэ. Хуурамч худлаа доктор, хуурамчууд худлаа профессор. Энэ хуурамчууд дандаа тийм даалт. Юусе энэ хүмүүсийг илчлэх хэрэгтэй. Гэтэл эрд хуурамчууд байна. Бүгдээрээ мэддэг хуурамч. Зам. Одоо юу гэдгийг. Тэр худлаа. Тэдний ярьж байгаа бүгд худлаа шүү дээ. Өнөөдөр ламаар яах юм бид нар мэдэн шин гандангийн ямар ч хэрэггүй лам нар. Ямар ч их мөнгөтэй юм. Ямар ч хэрэггүй бөө одоо үздэг. Өгсөн үнтэй уулзуулдаг ч гэж яаж уулзах боломжгүй шүү дээ. Бөөн жүжиг. Нүдний өмнө хуурч хагаад тэгэл мөнгөтэй болоод шүү дээ. Гайхамшигтай. Би шал удлаа шүү. Шал удлаа ярьж байгаа шүү гэсэн мөртлөө мөнгө аваад ингэ гэж одоо юу гэсэн үг. Одоо бөө тийм үү? Ямар ч боломжгүй хүнтэй уулзуулаад, нас орсон эмээтэй ч уулзуулаад, нас орсон одоо юу гэдгийг янз бүрийн хүмүүстэй уулзуулаад одоо тэгэл чи ирээдүйдийг нь тэрнээс болсон хийж ямар ч боломжгүй шүү дээ. Чи маргааш юу болохыг хэн мэдж байгаа юм ч мэдэхгүй шүү дээ. Тэр байтга маргаашийн цаг агаар яахыг ч 100% мэдчих чадахгүй л шүү дээ. Тийм. За энэ хуурамчууд бол одоо Монгол улсын том одоо гайнаг. За энэ хуурамчууд руугаа одоо нөгөө баячууд ч очиж штэ. Тийм нөгөө хулгайч нар чинь лам руу очино, бөөрөө очиж штэ. Хулгайч болох тусмаа, худал болох тусмаа, хуурамч болох тусмаа лам нар руу явж байгаа штэ, бөөнөр рүү явж байгаа штэ. Тэгээ хуурамчууд, худлууд хоорондоо ойртож байгаа штэ. Тэгэхээр лам руу яваад байгаа ээж худал хуурамч ээж байгаа байхгүй. Хуурамчаа нууж далтлах гэж тийш явж шээ. Бөөрөө явж байгаа одоо найз юм уу юу гэдгийг аав байдаг юм уу? Бас худал хуурамчаа тэнд очиж яах гэж байна. Хамтдаа нууж далгаж шээ. Тэр хуурамчуудаа үйлдвэрлэж байна. Хуурамчуудаа хамгаалж байна. Хуурамчуудын ертөнц үссэн ба шүү дээ.
Хуурамч ээжүүдийн ертөнц, хуурамч аавуудын ертөнц, хуурамч лам нарын ертөнц, хуурамч улс төрчдийн ертөнц, хуурамч бизнесмен тийм үү? Одоо баян нэртэй хулгайчдын ертөнц. Монголын хамгийн том буян хамгийн том хулгайч байгаа шүү дээ. Энэ одоо паразитууд. Улс төрийн намуудаас төрсөн паразитууд, ардчилсан намын паразитууд, ардын намын паразитууд. Одоо дараа нь хүн намаас паразитууд гарч ирэх гээд одоо бэлтгэж байна. Өөрийнхөө чадал, өөрийнхөө боловсрол, өөрийнхөө мэдлэгээр явж чадахгүй хүмүүс чинь ингээд ийм хуурамчууд болж хувирж шээ. Өөртөө итгэлгүй. Хуурамч дипломтой, хуурамч докторийн зэрэгтэй. Одоо ингээд гинт ингээд доктор MIT төгссөн, Harvard төгссөн хинт хүмүүс гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо тэнд төгсөхийн тулд ядаж нэг 4 жил сурна шүү дээ. Зөксөө зайгүй. Тэгээ 4 жил Улаанбаатарт байхгүй байсан тийм хүмүүс ерөөсөө байна уу? Бүгдээрээ л энд вэжсэн шүү дээ. Хэдийд нь одоо тэр дипломыг авчдаг. Хин энэ дээгүүр байгаа айхтар дипломтой айхтар мундаг гэдэг байгаа нөхдүүд 4 жил Улаанбаатарт байхгүй байсан, Монгол байхгүй байсан. За ийм л одоо асуудал болвол ер нь бол өстөдөр одоо ингэж гараад байж байгаа. Гэхдээ философч хүн бий учраас тэрийг яах ёстой, бичих ёстой, ярих ёстой, нуухч болохгүй, дарж болохгүй, хуйлдаж болохгүй, тэдрээс мөнгө аваад чимээгүй байж болохгүй. Одоо санхүүжилт аваад ухаан төрөх ёстой. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал гэдэг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастерууд төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох ёстой? Мэдлэг гэж юу юм? Тэр тухайд тань мэдэх юм байна. Ер нь бидний энэ одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчинтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөрт зөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. Санхүүжилт авсан нөхдөө чи гид чимэг болчихж байгаа шүү дээ. За сүүлчийн тэгшэрхийн дайсан 7 бол дундчууд. За ингээд яаж гэнэ вэ? Монгол орн дундчуудын жаатай үеийг хэлчихлээ шүү дээ. Дундчууд жаалдаг. Тийм л одоо нийгэм улс болчиход байна шүү дээ. Дундаж гэдэг бол ерөнхийдөө ойлгохтой сураагүй. Сайн мэдэхгүй хүмүүс. Дипломтой, оромтой, албан тушаалтай. Тэгтээ ойлгохтой сураагүй. Бүгдээрээ мэдж байгаа. Тэгтээ сураагүй гэдэг. Энэ сайдууд, энэ их хурлын гишүүд, энэ том компани боссууд, уул уурхайн одоо боссууд одоо хэн байдгийг. За муусын профессоруд, шүтээсийн профессоруд, ангаах юм профессоруд. За тэгэл одоо яадаг баахан энэ эмч авгаанаар эмгтээчүүд байна. Одоо эмгтээчүүд бүгдээрээ эмч болчихсон. Эрэгтэй эмч одоо 2 ширхэг юм уу 3 ширхэл байгаа. Бүх эмгтээчүүд нь профессор болчихсон. 2 3 хүн эрэгтэй профессор л байгаа. Ажил хийж хөдөлмөрлөх дургу ирчүүд нь. Тэгээ хамаагүй минь эмгтээчүүд нь одоо тэгээд эмчилдэг, профессорлдог. Ирчүүд нь бүх оролдоод покер тоглоод улс төрч болоод яваад өгдөг. Улс төрийн нам болоод яваад өгдөг. Найзлалтаад. Найзлалтах гэдэг гоё биш шүү дээ.
чадвартай хийх мэдлэгтэй хүмүүс байх ёстой газруудад дундажууд эзлээд очиод суучихсан. Гэхдээ чи юм идэхгүй штэ. Тэгэл очиж суусан. Дарга болсон. Сайд болсон. Хурлын тагнамд ороод ингэ суучихсан. Мөсийн профессор ректор одоо юу гэдгийг тэнхмийн эрхлэгч болоо суудсан. Шүтээсээ ректор, хамгаахын ректор, орлогч сайд, хамгийн газрын дарга. Очиж суудсан, эзэлсэн. Тэгээ энэ ч бол тэр чинь тэг Монголос хөгжин гэдэг би яаж хөгжих юм чи дундаж нөхдүүд очиод шийдвэрлэх газрууд очиод суудчих байгаа юм чи. Гэ дунджууд одоо эзэрхэлж гисэн дунджууд ноёлж ш. Тэгээд эдгээр чинь ингээд онгироод ш шүү дээ. Ном уншиж яах юм, хичээл хийж яах юм, би сайд болж л байж шүү дээ. Гэт одоо Арцлан намын нөхдөг чинь тэгээд авах шүү дээ. За ардын намах бол тэргүй угийн л одоо үеийн одоо нэг улс төрчид юу хөө тэр ер нь яагаад улс төрч болж гинөө яагаад улс төрийн намд орж гинөө гэхээр ерөөд яагаад одоо тийшээ очих дуртай бай Америкээс эренгуудаа улс төрийн нам руу орж гинөө гэхээр дундажуудын очдог л газар байна улс төрийн нам гэдэг. За би Монголын нийгэмд мэдлэгээрээ боловсрлороо явж чадахгүй тийм их мэдлэг надад байхгүй. Тэгэхээр улс төрийн нам бараацсан дээр. Тэнд хоолтой, албан тушаалтай. Одоо энэ баахан улс төрийн намын одоо өгчүүд дэш. Бүх амьдрал нь намаар авчихсан. Намаас өөр юм бит. Ерөнхийлөгч байсан, ерөнхий сайд байсан хүмүүс бүх амьдрал нь намаар явсан. Тэр намтай хамт. Ямар нэгэн эрхчлөөт өөрийн мэдлэг боловсрол өөрийн чадвараараа явсан тийм амьдралын намтар байхгүй. Тэд настадаа намын гишүүн болсон. Тэгэл тэр намд байсан тэд настадаа одоо өгсөн. Намын гишүүн нэрээ өгсөн. Тэгээ нам нь оршуулсан. Намынхаа оршуулгын газар. Тэр намаасаа Сүхбаатарын одоо авсан, төрийн шагнал авсан. Улсын баатар болсон, хөлбөрийн баатар болсон. Намаасаа. Наман амьдралаар яваад дуусчих шүү дээ. За ингээд энэ дунджуудын л одоо асуудал байхгүй юу? Монголын нийгэм ингээд харахад зурагтаар ярьж байгаагийн сонсоход илүү дутуу үг гэлж байгаагийн сонсоход тэгэл дундчууд хүн чигэд яриагаараа хэрглэж байгаа үгнүүдээрээ дундч нь мэрэгчдэг байхгүй. Хүн чинь нөгөө бодож яж ярина шүү дээ. Тэгэхээр бодсон хүний яриа, бодсон хүний үг гэдэг чинь өөр байдаг байхгүй. Одоо сонин дээр янз бүрийн улс төрчид ярьцлага ингээд байдаг шүү дээ. Тэр нь бүр шал худлаа байдаг шүү дээ. Нэг асуулт тавиад тэгээд тэрэнд ингээд хамтарч сууж агаад хариулт өгөө тэгээд тэргээ хэвлүүлсэн. Бодсон хүнээс тийм ярьцлага гарахгүй байхгүй. Тиймэрсэн сэтгүүлч нар чинь дараа нь дандаа надаас асуудаг шүү дээ. Та ярьцлагаа унших уу, үзэх үү, засаж янслах юм харах уу гэдэг. Би хэлдэг шүү. Үгүй та нар одоо юу яриад байгаа юм бэ? Үнэс ярьцлага авчихад одоо тэгээд засах уу гэж асуугаад байдаг. Гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Ярьцлагууд ярьцлага шүү дээ. Дараа нь засаж янслах юм бол ямар хэрэг байгаа юм бэ? Тэгсэн чинь энэ нөгөө манай том ерөнхийлөгч ерөнхий сайд байсан, яамны сайд байсан нөгөө улс төрчичнүүд ярьцлага өгснөхийн дараа авчигаад бүр засаж янзалдаг гэж шүү дээ. Ямар муухай хуурамч юм бэ? Ямар муухай дундаж юм бэ? Ямар муухай өөртөө итгэлгүй юм бэ? Өөрийнхөө амнаас хэлж ярьсандаа итгэхгүй тэрийг дараа нь засна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Амар гоц. Амар. Тэгэд яг энэ дунджууд гэсэн энэ номынхон бүлэгт бол ерөнхийдөө нийгэмд дунджууд шийдвэрлэх албанд очиж суучих байгаа. Шийдвэрлэх албанд.
Тэгээд өөрөөсөө илүү авьяастай чадвартай хүмүүсийг боломжгүй болгочихж байгаа. Миний нөгөө тэгш боломж гэдэг чинь тэр байхгүй. Нөгөө хүнд боломж олгохгүй байхгүй. Чаддаг хүнд. Ууланд тэгшэрхтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл нөгөөх боломжгүйнүүд илүү их хитлээд байгаа байхгүй. Албан тушаалд ч бол. Энэ ч манай одоо ерөөсөө нийт амьдрал тийм болцсон байхгүй. Чадвартай хийж бүтээдэг хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдөж, нийгэмд болон улс оронд чухал хэрэгцээтэй хүмүүс дарагдаж, хаагдаж, боогдсон цаг үеийн дүр төрх шүү. Энэ бол манай нийгмийн одоогийн Монгол улсын дүр төрх. Түүх ярих дуртай, хаан ярих дуртай, үгдээц ярих дуртай хүмүүс ийм балай. Тэнгэр зайтай гэл тэгэл арх угаал зодтолтоод байгаа шүү дээ. Тийм. Чингис хаан яриад Чингис архиа угаал зодтолтоод байгаа шүү дээ. Хүн алаа шоронд орчиж байгаа шүү дээ. Чингис архиа угаал. Яадаг архи вэ? За ингээд хуурамчууд хүнийг хөгжүүлэхгүй, дунджууд улс орон хөгжүүлэхгүй. Нэгэнд дунджууд давмгайлсан болохоор хоцрогдол, хуучинсаг, дээдэс, ноён цаашлаад ярих дуртай эрхмүүдл нийгэмд үлгэршээ болцгоо. Нөгөө 100 эрхэм чинь 100 дундаж 100 хуурамч. Тэгээд олон удаа давтаж ирсэн шин. Наа 100 эрхэм чинь 100 хулгайч байна. Тийм. За дунджуудыг дунджаас доогууруд шүтэн биш мэдээч шүү дээ. Дунджаас бас доогууруд чинь бас гайтай биш шүү дээ. Зөвхөн дунджууд биш. Дунджаас доогууруд чинь дунджуудыг шүдээ дээшээ гаргаж байгаа юм чинь. Тэнгэрт гаргаж байгаа юм чинь. Тэгээд тэр дунджуудыг хараад дунджууд үлгэр жишээ болчих жоохгүй нийгэмд залуу үед хүүхдүүдэд 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд дунджууд үлгэр жишээ болж ш. Тэгэхээр дунджуудаа бүтээгээл явах юм биш. Тэгэхээр дунджууд шийдвэрлэх албанд очисон хэвээр л байх юм биш. Ийм асуудалтай болчиход байгаа байхгүй. Тэгээд дунджуудын л одоо асуудалтай. Тэгээ яг энэ зургийг биш нэг энэ тэгшэрх ном дээр бол маш их уран зураг оруулсан байна. Уран зургийг гой тайлбарлсан байна. Эрхчлөө ном дээр дандаа кино фильмүүд оруулсан шүү дээ. Энэ ном дээр дандаа уран зураг оруулсан байна. Тэгэхээр уран зургаар ер нь хүний эрх гэдэг яг эцэс юу хэлээд байгаа юм гэдгийг оруулсан байна. Энэ одоо зурган дээр бол одоо ном уншиж байгаа эмэгтэйг харуулсан байгаа шүү дээ. Энэ ч их тэгшэрх байхгүй. Би бас ном уншмаар байна. Надад ном унших цаг хэрэгтэй байна. Би зөвхөн одоо ээж хүн биш. Би бас бие даасан хүн. Эрхээ эдлэх ёстой. Өглөөнөөс орой хүртэл би ээж байж чадахгүй. Би гэсэн бас хувийн асуудалтай, хувийн амьдралтай хүн. Зөвхөн хүүхдүүдээсээ би хамааралтай. Хүүхдүүдээсээ болж би бадрах ёсгүй. Зөвхөн би хүний эхнэр гэдгээрээ шүн болгон секс ихэт нь бэлэн байх албагүй. Би ч өөрийн гэсэн онцлогтой ариастай хүн шүү дээ. Би эхнэр нөхөрдөө хүүхдүүдтэй дарагдаад өөр хувийн гэсэн амьдралгүй болчих болохгүй шүү дээ. Хувийн гэсэн намтаргүй болчих болохгүй шүү дээ. Төрсөн тэгээд сургуулаад 10 жилийн сургуулаа төгссөн, ээж болсон. Тэгэд ээж явсараад үхсэн. 20 хэдтэй хүнтэй суусан. Тэгэл хүний эхнэр явсаар байгаад үхсэн. Бид одоо ийм намтаргүй амьдралтай байж болохгүй шүү. Өөрийгөө аврах хэрэгтэй шүү. Тиймээс л эмэгтэйчүүдийн өдөр гэдэг чинь тэрийг л хэлээд байгаа шүү. Тэрс одоо эрэгтэйчүүдтэй адилхан бол гэсэн одоо феминизм биш шүү. Эрэгтэйчүүдтэй өрсөлд гэсэн юм биш шүү. Одоо феминистүүд чинь эрэгтэй л хүнтэй өрсөлдөд байгаа шүү. Эмэгтэй хүнийг тэр уулан дээр гаргадаггүй байсан. Би тэр уулан дээр гармаар байна шүү дээ. Эмэгтэй хүнд одоо тийм мах идэж болохгүй, яс идэж болохгүй гэсэн. Би тэр махыг идмээр байна шүү дээ. Юу гэдэг чинь. Адилхан машин барьмаар байна шүү дээ. Юу гэдэг чинь. Энд чинь тэрнтэй ямар ч хамаагүй шүү. Адилхан албан тушаалтай болмоор байна. Би бас адилхан эрчүүд чиг адилхан их хурлын гишүүн болмоор байна шүү дээ. Тэрнтэй ямар ч хамаагүй шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг чинь.
Өөрөө өөртөө цагтай, өөрөө өөрийнхөө аз жаргалыг хангах боломжтой тэр боломжийг л надад өгөөчтэй л гэдэг байгаа шүү дээ. Тэрс энэ ном уншиж байгаа эмэгтэй бол яг эмэгтэйчүүдийн тэг эрхийг яг илэрхийлсэн зураг байна. Ном уншаад ирэхээр ямар гой нүүр царайтай болж байна. Нүрэ будах хэрэггүй. Ном уншаад ухаан хөгжөөд ирэхээр царай зүс аяндаа гоё болдго юм аа. Ном уншдаг ухаан хөгжсөн сүрхий эмэгтэйчүүдийн царай аяндаа ингэ цацраад байдаг юм аа. Тэрийг хэлж шээ. Гайхамшигтай. Энэ зураг бол өстой гайхамшигтай зураг. Эмэгтэй хүн гэдэг чинь зөвхөн ээж биш, зөвхөн эхнэр биш шүү гэдгийг л энэ зураг харуулж шүү дээ. Тэрс одоо монголчууд нэг хүүхэд өрөөд хөгүүлж байгаагаа чигтэх юм өндөр юм дутдаг шүү дээ. Эсвэл нөхрийнхөө хоолыг орой болгон хийж өгч байгаа хэрдээ оймсыг угааж байгаагаа чигтэх сүртэй боддог шүү дээ. Юу вэ? Тэгвэл эмэгтэйчүүдийн ирэхээр яах юм? Тий. Насаараа нөхрийнхөө хоолыг хийж хувцсыг нугаана гэвэл насаараа хүүхдүүдийн төлөө хүүхдтэй хамаг өмнө зориулж явна гэж юу гэсэн үг вэ? Өөртөө нэг юм зориулах хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө төлөө байх хэрэгтэй шүү дээ. Өөрөө айдсан. Өөрөө байхгүй юу? Тэгвэл эмэгтэйчүүдийн эрх мэрх ярьж яах юм? Өөрөө байхгүй бол өөрт нь зориулаад эрх гаргаж ирээд онол гаргаж ирээд философтод ахчих чинь. Тэг философч хүмүүс чинь маш их юм хийж штэ энэ хорвоод. Энэ үндсэн хууль, хүний эрх, тэгш эрх энэ бүгд чинь философоос л гаралтай штэ. Философчд л ярина штэ. Хуульчид ярихгүй штэ. Инженерүүд ярихгүй штэ. Эмч ярихгүй штэ. Тэг. Сургуулийн багш нар ярихгүй штэ. Философчдод энэ онолыг гаргаж ирж байгаа ш. Философч заавал их сургуулийн профессор байгаад оюутнуудад лекц үзэх албагүй шүү дээ. Оффистаа сууж хагаад философт шүү дээ. Ямар хамаатай юм. Заавал тийш очих. Шууд нийгэмтэй харьцсан дээр шүү дээ. Би сайн Москвад философийн хуралд оролцож байхдаа би бол public intellectual. Би бол нийгэмтэй шууд харьцдаг философч. Яг одоо дээр үеийн эртний философчтой адилхан. Би бол их сургууль зүгээр 20 оюутантай хэрэлдээ шалгалт аваад мэдэмхээрээ сууж идэг тийм бүтэхгүй гар бишээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг бол эмэгтэйчүүдийн өдөр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээд байгаа 3 сарын 8 бол ийм чухал өдөр байна. Тэгээд энийг яасан? Үгүйсгээд дарагдуулаад орхигдуулчих шүү дээ. Тэгэл зүгээр л эрэгтэй хүнтэй өрсөлддөг феминистүүд болгочих шүү дээ. За энэ өста маш гой зураг шүү. Бас энэ Магритийн зураг. Амар гой зураг. Гайхамшигтай зураг. Зурган доторх зураг байгаа биз? Өөрөөр одоо жин дэгшигдэж шүү дээ. Яг өөрийнхөө хүсснээр тийм үү эмэгтэй хүнийг одоо байлгах гэж шүү дээ. Яг өөрийнхөө хүссэн тэр эмэгтэй хүнийг бүтээх гэж шүү дээ. Эмэгтэй хүн ийм л ах хэвээр. Надад таалагдсан. Миний бүх дуртай юмнуудыг агуулсан байх хэвээр. Гайхамшигтай зураг. Ер нь уран зураг бол маш их удаан харж зогсоход зориулсан шүү дээ. Уран зураг бол хэдэн цагч зогсож болно. Хэдэн цагч харж болно. Тийм учраас маш олон уран зургуудын өмнө сандал тавьсан байдаг шүү дээ. Тэр сандал дээр сууж хагаад тэгээд уран зургийг өөртөө оруулах хэрэгтэй байхгүй юу? Шингэх хэрэгтэй байна. Яг уран зургийн философи, эстетик гозон философи Мост байхад бас орж л байсан. Тийм.
Маш чухал байхгүй юу? Гайхамшигтай зураг. Өөрөөр хэлбэл одоо энэ зураач бүр маш гоё гаргасан байгаа шүү дээ. Одоо энэ нөгөө юун дээр нь зураг зурдаг энэ будаг нь энэ байж шүү дээ. Энэ будагаар энэ зургийг бүтээж байгаа шүү дээ. Материал нь энд байж шүү дээ. Энэ материалаар энэ эмэгтэйг зурж шүү дээ. Одоо бараг чараа хөл нь ингээд яагаад хөлийг ингээд дахиалгасан байгаа. Тэр бол одоо ингээд алхах гэж шүү дээ. Бэлэн одоо бүр шууд одоо ингээд алхлаа. Хөдөллөө. За энд бол нөгөө 100 гарын зурж арай амжаагүй шүү дээ. Дутуу байж шүү дээ. Гүйцэд биш байж шүү дээ. Тэр гүйцэд хүн гэж ямар хүн хэлэх вэ? Бүтэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Энтэй байж ижил бүтэн болно ш. Зөвхөн би дутуу шүү дээ. Аюу жохоо. Маш хэмэлж байгаа шүү энэ зураг. Бараг өнөөдөр лекц чинь уран зургийн философи баргалж болчихлоо шүү дээ. Тэгээ гэх мэтлэнгийн ийм зургнуудыг бас номдоо нэлээд оруулсан байгаа. Тэгээд зураг тайлбарлсан байгаа. Би заавал ингээд нэг тодорхой нэг ном өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн нэг юутай байдаг байхгүй юу? Амин сүнстэй байдаг байхгүй юу? Сөүлтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр эрхчлөө гэсэн номоо би нэг кино фильмээр жоохон сөүл оруулсан байхгүй юу? А энэ тэгшэрх номдоо уран зургаар сөүл оруулж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө дандаа эмэгтэй хүн зурсан зургнууд байна. Миний номнууд ингээд ажиглаад, хараад, бодоод байхад цаад тэр удаг агуулгууд нь ингээд улам тодорч гарч ирдэг л дээ. Тэг ёстой. Тэрс би одоо нэг тийм гарын авлагч юм уу? Эсвэл нэг тийм магтан дуулсан ч юм уу? Эсвэл зүгээр нэг ингээд нэг те хурдхан шиг нэг ном бичиж гэдэг юм уу? Тийм байхгүй шүү дээ. Маш их юм толгойд эргэлдэж ном бичиж байгаа шүү дээ. Тэгээ номдоо юу оруулах, яах. Ном гэдэг чинь тодорхой нэг хэмжээгээр одоо бие даасан бүтээл болж байгаа байхгүй. Тэгээд гол нь өнөөдөр одоо бидний тэгшэрх гэдэг сэдв ингээл ярьсаар байгаа л хамгийн сүүлд бид нар одоо нэг болзоотын бор толгой дээр уулзна гэдэг шиг хамгийн сүүлд Монгол улсын үндсэн хууль яасан ч муу юм битээ зайлуул гэдэг дээр чинь очиж байгаа байхгүй юу. Гаднаас нэгэн тал орчуулсан бол нэг олигтойхон шиг орчуулчихгүй дээ. Хэрэгтэй юмнуудыг оруулчихгүй дээ яах гэж тэгж хасаж тийм үү? Хүн төрөлхтний сайн сайхан юмнуудыг оруулахгүй орхигдуулж ийдгийг. Үгүйсгэж ийдгийг. Тэр үндсэн хуулийн эцэг гээд байгаа тэр хүмүүс хөөрхий зайлав. Эсвэл бол ямар муухай хүмүүс вэ? Чадаагүй бол хөөрхий мэдсээр байж оруулах ёстой юмнуудыг оруулаагүй бол өстой хар юу гэдэг юм англи нэг муухай үг хэлэх гэж шүү дээ. Өнөөгийн яг өнөөдөр бид нар тулгараад байгаа асуудалд хариу өгч чадахгүй байгаа хгүй үндсэн хууль. Уул үндсэн хууль чи өгөх ёстой байхгүй. Бидний бүх асуудалд үндсэн хууль хариу өгөх ёстой байхгүй. Бид нар чинь үндсэн хуулийн иргэд гэсэн үг ёстой байхгүй. Үндсэн хуулиар бид бүх амьдрал зохицуулах ёстой байхгүй. Гэтэл тэгшэрхийн устгаад зүгээр тэгш байдал гэж хэлсэн одоо тэгээд яаж байгаа. Тэгш боломж ш гэж байхгүй шүү дээ. Үндсэн хуулинд бүх хүн тэгш боломжтой байх ёстой ч гэж бичээгүй шүү дээ. Зөвхөн мөнгөнд төрсөн, албан тушаалд төрсөн хүмүүс илүү их хэдэлнэ гэж тавьсан биш шүү дээ. Бараг тавьсан юм шиг болж шүү дээ. Тэр үндсэн хууль манай үндсэн хууль үнээр чадваргүй байна. Би хэлээд байгаа шүү дээ. Надад тэр хуучин Цэдэнбал даргын сууж исэн 2 давхар байшин өгч ивч дээ. Би тэнд үндсэн хуулиас ахуулаад бүх юмыг хийлдэ бичилдэ л гэдэг гоод байгаа шүү дээ. Тэгвэл амар байна л да. Тэр энэ офисоо тийш нөлөх чинь. Тэр хоосон 2 давхар байшин байж шүү дээ. Шийдвэргүй Монгол улс чинь надаас өөр философч байхгүй л шүү дээ. Хайгаад олсон биш шүү дээ.
Хүмүүс гадуур хайгаал байж шүү дээ. Тэгд олдохгүй л шүү дээ. Миний эсрэг тавих гал тий. Янз бүрийн хүмүүс бас бэлдээд байгаа юм шиг л шүү дээ. Философч нар молор эрдэнэ дугаа олгоод гаач гэсэн. Тэгээд читгэхгүй шүү дээ. Мууга мэдэх хэрэгтэй шүү дээ. Дундажууд. Тэгэхээр үндсэн хууль бол бид нар маш их чухал шүү. Би яагаад энийг байн яриад байгаа. Өшөөх ярих л болно. Арт түмэн зориулсан үндсэн хуулийг дарж дарагдуулсан. Хүн төрөлхтний бүтээсэн арт түмэн зориулсан үндсэн хуулийг манайхан монголчууд орчуулж буулгахдаа арт түмний алга болгоцсон. Аюултай. Тэгэхээр сонгуулийн үе болоо сонгуул болох гээд ирэхээр нэг үндсэн хуулиар нэг сөхдөг. Тэгээд тэнд болж игэл нэг өөрсөндөө ашигтай сонгуулийн хууль гаргахын тулд тэнд нэг жоох юм хийх гээл. Ийм арчаагүй. Бусад үед сонгуулийг ойртод тэгээд сонгуул дууслаа үндсэн хууль хийж ярих. Би бол зогсоо зайгүй үндсэн хууль ярьж байгаа шүү дээ. Түрүү жил тэр юунд зогсож юуны ордон тэр баялагийг яах хуваарлах уу гэсэн тэр зөвшөлтсөл юун дээр уулзалтан дээр би үндсэн хуулийг л ярьсан шүү дээ. Үндсэн хууль гэдэг байгаа шүү дээ. Тэр үндсэн хуулийн цэцгийн чинь бүгдээрээ чимэг болчихж байгаа шүү дээ. За нөгөө молор эдэн чинь үндсэн хууль яриад ихтэй одоо яана. Тэгээ ерөнхийдөө зүгээр ер нь бол яах вэ? Тэгшэрх гэдэг нэг л их томруулаад ах, нэг л их айхтар том юм биш шүү дээ. Зүгээр л ингийн юм биш шүү дээ. Хүмүүс хоорондын харилцаанд л тэгшэрх байх ёстой л гэдэг байгаа шүү дээ. Тийм. Зүгээр нэг үг хэлэх, нэг хүнийг сонсох чинь бас л тэгшэрхийн л асуудал байхгүй. Яг тэгвэл ямар нэг байдлаар чи тэрийн эрх тэгш байх хэрэгтэй. Чи илүү эрх эдэлж болохгүй шүү л гэдэг байгаа шүү дээ. Ямар шалтгаанаар чи надаас илүү эрх эдлэх гээд байгаа. Тэрийг л асууж байгаа шүү дээ. Чи надад баах юм хэллээ. За одоо би чамд бас юм хэлнэ шүү. Тэс одоо чи хэлээд идэг, та хэлээд идэг, би юу ч хэлдэггүй хэлэх эрэхгүй байж болохгүй шүү дээ. Би бас юм хэлнэ шүү дээ. Хэлмээр бай. Би өөрөө чинь сая зөндөө сонслоо. За одоо намайг сонсон шүү. Тэрнээс одоо өөрөө ерөөсөө сонсдгоо. Би дандаа сонсдог. Тийм одоо эрхийн зөрөө байж болохгүй шүү. Юу гэсэн үг? Чи ч илүү эрхтэй биш. Би ч илүү эрхтэй биш. Чивтэрийн эрх тэгш. Чивтэрийг тэгшиж байгаа юм биш. Эрхийнхээ хувьд тэнцүү. Энэ л аахгүй чи маш энгийн юмнууд аахгүй. Тэгээ надад хэлэх боломж олгооч. Сонсох боломж олгооч. Асуух боломж олгооч. Хариулах боломж олгооч. Чи яг өдөр тутмын амьдрал байдаг юм баггүй. Нэг том эрх ярих шаардлагагүй. За одоо ингээд эндээс л дараагийн эрхүүдийг ярьж эхлэв шүү дээ. Өөрөөр хэлэхээр хэлүүлдэг. Сонсохоор сонсдгоо. Сонсооч гэр өөрөө сонсдгоо. Тэгсэн мөртлөө хачим яриад идэг. Гэхдээ түрүү өөрөө намайг сонсоогүй шүү дээ, тий. Чамайг сонсож яах юм юу гэдэг. Чамаар хэлүүлж яах юм юу гэдэг. За ингээл одоо дараагийн амьдралын асуудлууд үүснэ шүү дээ. Хосуудын асуудал, амьдралын асуудал, ээж аав, гэр орон, нийгэм, төр, улс төр гэл ингээл том асуудал руу яваад орчих шүү дээ. Яасан сонсоогүй, яасан хэлүүлээгүй. Жижигхэн цог дөлнөөс чинь гал үүснэ, гал том төмөр үүсэж шүү дээ. Тэгэл эцэс тэгшэрх гэж юу юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Молор эрдэнэгаа. Хинч энэс ч илүү үнэтэй биш ээ гэдгийг л хэлж шээ. Хинч энэс ч илүү үнэтэй биш. Ээж ч, аав ч, хүүхэд ч, эмээ ч, өвөө ч
дарагч, цэрэгч одоо юу байдгийг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд одоо юу байдгийг, яамны сайд одоо юу байдгийг, баян тарга одоо юу байдгийг. Хөргөдөө юу байдгийг. Хэнч хинээс ч илүү үнэтэй биш шүү. Гайхамшигтай. Нэг л тэгшэрх гэж. За тэгээд энэ хуулийн нэртэй энэ сургуулиуд биш шүү дээ. Тэгээд одоо их засагч шиг ууланд засаг гэдэг чинь бол яс гэдэг үг яваад байгаа юм да. Бүр Төв Азийн ширхэг хутагт гэдэг чинь яг Персийн үг явж байгаа. Хутагт бэлэг энэ төр гэсэн. Тэгээ энэ сургуулиуд бол ерөнхийдөө тэгэл үндсэн хууль, хүний эрх, тэгш эрх мэрх ямар ч ойлголт. Юу сурж, юу яаж диплом авдсан бүүмд. Амар. Уул нь тэнд миний яриад байгаа бүх үндсэн хууль, тэгш эрх, хүний эрхийн асуудлуудыг тэмдэглэн ярьж явах хэрэгтэй байхгүй. Тэнд сураад диплом авах хэрэгтэй байхгүй. Тэгсэн байхгүй. За ингээд явахдаа ерөнхийдөө лекцийн төгсгөлд юу хэлэх гээд байна вэ гэвэл ерөнхийдөө тэгэл үнэхээр монголчууд бид нар өнөөдөр хүртэл тэгшэрхтэй явж ирв. Тэг яв. Социализм үед бол яг тэгшэрх байсан. Төрөөс тулгын шаардж ирсэн учраас за сүүлийн 30 жил бол тэгэхээр бид нар мэдж байгаа. Өстой нөгөө чадж байгаа юм дарга байхгүй. Читний дэргэд хүчгүй буруу гэдгээр л одоо явж ирлээ шүү дээ. Тийм. Тэгэл хэн нэгэн заавал нэг илүү эрх эдлэх ёстой. Тэгээд тэр эрхээ эдэлдэг. Улсын их хурлын гишүүний бүрэн эрх шиг. Тэг юу гэсэн үг бүрэн эрх гэдэг чинь юу вэ? Хин юм бэ? Хинд илүү эрх өгч яв. Өнөөдөр хүртэл тийм монголчууд хинд илүү эрх өгөөд гэрийнхаа хинд илүү эрх өгдөг байсан. Эхнэр нөхөр хиндээ илүү эрх өгдөг байсан. Хүүхэд одоо ээж аав эмээ өвөөнөр хиндээ илүү эрх өгдөг байсан. Хэдийд өөртөө илүү эрх эдэлж яв. Тий. Тэгэхэд энгийн мөртлөө маш их чухал ийм одоо асуудлууд гарч ирж байгаа байхгүй юу? Тий. Тийм амар биш. Тэгш боломж гэдэг бол ийм сэдв. Тийм. Бүгдээр нь тэгш боломж л олгож байгаа. Хэрвээ надад боломж олгогдсон бол олгочих л байсан. Даанч хүний боломжийг ингээд алдсан. Нийгэмд, төрд боломж таагдсан. Тодорхой нэг хүмүүсийн хүүхдүүд илүү боломж. Тэгээд тэрүүгээрээ илүү хүн шиг мундаг хүн шиг харагдаад идэг. Гэтэл юм биш үү? Өстой мундаг биш. За ийм одоо нэлээд хүнд төвхтэй лекц байгаа. Лекц 5. Тэгээд ерөнхийдөө бид нар одоо 5 лекц орчлоо. Одоо 5 лекц үлдсэн. За дараагийн хагас санд шударгаас гэсэн бүр том сэдв байгаа. Тэрийг одоо та нар дийлэх үгүй юу? Философч хүн гэдэг чинь тийм амар биш шүү дээ. Тий. Монгол улс чи одоо нэг анх удаага түүхэндээ нэг философч хүнтэй уулзраад ер нь хэцүү байгаа. Яг сүүлийн үед овоо айгу болж байна бас тий. Лайкууд одоо энэ тэнд ихсэл ах шиг байна. Нөгөө солиотой шаргад руугаа яв гэдэг хүмүүсийн тоо бас төөрөөл юм. Тий. Анхаар тавьсанд баярлалаа.